За сайн байцгаана үзэгчдээ. Манай энэ удаагийн дугаарт бид бүхний аль хэдийн танил болсон уянгагаа бий урьсан. Нэвтрүүлэгт маань урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ үзэгчд маань бас залуу сонсогч нар олон байдаг. Өөрийгөө сайхан танилцуулаад хоёулаа яриагаа эхлэе да. Тийм. За би одоо сэтгүүлч уянгаа. Тийм. Товчхондоо бол тийм л юм л да. Сэтгүүлч уянгаа гэж л танилцуулах дуртай. Тэгээ асан гэдэг чи одоо өнгөрөөд одоо 10 жил болсон байна. Улсын их хурлын гишүүн байсан. Тэгээ олон хүмүүс түүгээр нь бас мэддэг. Сэтгүүлчээр нь ч гэсэн олон мэддэг. Тэгээ одоо л гэрээ эзэгтэй, бэрх гэдэг номын өргөөний эзэгтэй сэтгүүлч уянгаа. За баярлалаа. Гоё танилцуулга байна. Тэгээ манай уянгаа өөрийнхөө одоо гишүүн байх үедээ төр нийгмийнхаа төлөө зүтгэсэн, одоо ч зүтгэсээр яваа. За өнөөдөр хамгийн хурц тод сэдв босон оюутлогын талаар бас олон нийтэд урайлж шудраг эсийг нэгж байгаа бас холбоо байгуулан ажиллаж байгаа тийм ээ. Тэгээ энэ талаас хоёлаа товчхон эхлэе яриагаа. Яагаад оюутлогоо, яагаад тэр шудраг эсийг нэхэд байна? Оюутлогооч одоо нөгөө анх гэрээ байгуулагдах тухай яригдж эхэлсэн цагаасаа эхлээд ерөөсөө модноос гараагүй топ сэдвийн нэг байгаа штэ. Тэр гэрээ чи одоо 2000 он бараг дөнгөж гараад л одоо 2004-5 оноос л яригдж эхэлж ирсэн. Тэгээд 7 онд анхны гэрээ бэлэн болж ирсэн. 7 онд гэх Миягон би их болдын засгийн газар байсан. За тэгэхэд бол бүх бүтээн байгуулалт бүх юм нь нийлээд 2.7 тэрбум долларт багтнаа гэж ингэжсэн. За тэгэл гинтхэн хүү хай гэлгээ юу болсон мэдэгдэхгүй хүү хай гэл одоо их болдын засгийн газрыг унагаал баярын засгийн газар гарч ирсэн. За тэгээд оюутлогын гэрээ 2009 оны 10 сард байгуулагдсан. За тэгэхэд л нөгөө 2.7 тэрбум ч шууд 5.1 болоод баг 2 дахин өссөн. Тэгээ энэ дунд би бол авилга байна гэж сэжиглдэг л дээ. Тэгээ нэг анханасаа бид нэр иргэний хөдөлгөөнүүд одоо манай аюур мэдгуй талигаач аюур мэдгуй за тэгэл иршинчил хөдөлгөөн манай иргэний хөдөлгөөнүүд улс төрийн сонин өв олон хүмүүс одоо тухайн үеийн эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөн ч юм уу зөндөө олон хөдөлгөөнд ярьж ирсэн. Тэгэл энэ хэвээрээ байгуулагдсан. Тэгээ одоо хүртэл ингээл байж байна. За тэр байгуулагдах үед нь энэ бол Монголд ямар ч ашиггүй гэрээ Монголын баялагийг хуу хамаад ингээд гарах юм байна. За бид нар одоо өрөнд орж үлднэ гэж тухайн үед ярьж байсан. Гэхдээ ийм их өрөнд орж үлднэ гэж бас бодож байгаагүй. Тэгээ одоо яг тэр гэрээ тэр хэвээрэл үргэлжлээд байна л та. Тэгээд тухайн үед бид нар одоо нэг 20 эд мэдтэй ч байсан юм уу? Тэ 20 эд 30-аад настай байсан юм уу? Одоо 50 гарчлаа мөнөө гэрээ маань хэвээрээ яг л тухайн үеийн одоо алдагдaltaй тухайн үед ярьж ирсэн хохиролтой гэрээ хэвээрээ одоо бүр бид нар энэ гэрээ үргэлжлэх үгүй юу? Одоо ингээд бүр Монголыг бүр эрчим тэмчилгээ цус алдалтын тасагт оруулсан байгаа энэ гэрээг зүгээр ядарч тэр цус алдалтын тогтоож болохгүй юу гэж ингэж бид нар шаардж байна. Тэгэл одоо тасралтгүй л бичиж ярьж тэмцэж гişүн байхдаа ч гэсэн дубан гэрээ байгуулахгүй төлөө их эрчимтэй үзэжсэн. Тэгээд одоо хөдөлгөөний тэмцэл рүү дахиад одоо удамжны тэмцэл рүү явж орохоос өөр аргагүй нөхцөл байдал руу ингээд шахаж орууллаа л да. Тэгээд манай отгоо манд бас одоо сэтгүүлч отгоо тасралтгүй энэ гэрээний сайжруулахын төлөө явж байгаа ийм цөөхөн сэтгүүлчийн нэг. Тэгээ отгонтойгоо хамтраад тэгээ баас ихч бид гурав одоо яг нэг тэрэн бас байгууллага байгуулсан. Баялагын эзэд арт түмний хөдөлгөөн байгуулсан явж байна л да. Гэтэ энэ бол мэдээж зөвхөн бид гурван хөдөлгөөн биш. Энэ бол арт түмний хөдөлгөөн тэмцлийн ийм суур болох байхаа л гэж найдаж энийг эхлүүлээл ингээл явж байна. За сэтгүүлч гэдэг бол олон нийтэд мэдээлэл түгээх, хүргэх тэндээс бас хамгийн зөв замыг залж өгөх юм чухал үүрэгтэй хүмүүс гэж би боддог. За тэр утгаараа бас отхон сэтгүүлч та бүхэн маань бас энийг 20 хэдэн жил тасралтгүй ингэж мэдээлэх. За тэр дундаа одоо энэ жишээлбэл энэ ном гэхэд нэгэн хэсэг л гэж би бодож байгаа цаг нь болохоор тий. Тэгэд 10 жилийн өмнө 15 жилийн өмнө бичигдсэн энэ нийтлэлүүд, өгүүллүүд яг баримттай, нотлохотой ингээд номон дээр буусан байна гэсэн ч таны өөрөө ч хэлдгээр одоо өөрчлөгдсөн юм алга бид нэр хохирсоор байгаа. За тэгтээ мэдээж цаг хугацаа бүхнийг ялдаг учраас амжилт ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд эхлүүлсэн ажилд нь амжилт хүсье. За энэ болгон ингээд нэг ярихаар л оюу толгойч бай. Улс төрийн одоо сонгуульч бай, сонголтч бай, тий. За улс төрийн шийдвэрүүд ч бай ингээд харахаар нэг манан гэдэг үгтэй их холбоотой байдаг. За манан гэдгийг жирийн иргэд бид нар бол Монгол ардын нам, ардчилсан нам гэж ойлгоод байгаа шүү. Яг энэ манан гэдэг үүсэл гарал хизээ эхэлсэн. Энэ системийн талаар хоёлаа яриа. Анх 2004 оны засгийн газар санаж байна. 4 оны сонгуулийн дараа
хамтарсан засгийн газар байгуулсан. Тэгээд хамтарсан засгийн газар байгуулад Сүү Хатуулд ерөнхий сайд Алтан уяг дараа одоо шадар сайд болоод ингээм хамтарч явж байсан санагдчихэв. Тэгээд ингээд явж байхад ер нь бол анх 8 он ч үлээ 8 онд нөгөө нэг за 4 оны сонгуулийн дараа үлээ 8 оны сонгуулийн дараа. За ингээд тий 7 сарын 1-ний дараа байхгүй. Тэгэхээр 8 оны дараа болж байна. 7 сарын 1-ний дараа элбэгд орж эдгээр одоо баяр маяр хамтарсан засаг байгуулсан. За өмнө ч гэсэн Сүү Хатуулд Алтан уяг дараа эдгээр бас хамтарсан засаг байгуулж байсан. Ер нь бол Манан гэдэг энэ томьёолыг бас гаргаж ирсэн хүн бас бий л дээ. Манан гэж. Манан хоёрын нэгдэл нэгдүгээрт, хоёрдугаарт Манан өөрөө ерөөсөө Манан дунд одоо хинч одоо ойрын зайгаал харах гэж урдах нэг алхмаа харах гэж явдаг болохоос биш холын бараа харагдах ямар ч боломжгүй юм одоо үнэхээр одоо харанхуй шүү дээ энэ чи явхад одоо маш хэцүү. Яг Монгол орон энэ Манан хоёрын хамтрал нэгдэл энэ олигархчсан олигополчсан энэ улс төрийн нэгдэл өөрөө бол Монгол орныг ямар ч ирээдүг харах боломжгүй болголоо гэдэг ийм цаад агуулгаар Манан гэдэг нэршлиг анх өгчээсэн. Энэ хоёр чи хамтарсан засаг байгуулад амлалтаа хамтдаад ингээ явхад энэ хоёрын хамтарсан амлалтыг нэхэж бас амлалтны ард түмний холбоо гэж байгуулж ингэж явж ирсэн л та. Тэгэхээр энэ бол энэ тэмцэл бол нэлээд дээрээс өрнөлтөй ийм тэмцэл. За одоо бол Манан гэдэг тусдаа нам байгаа мэт боловч нэр дэвшилт улсын их хурлыг хэрхэн бүрдүүлэх вэ? Засгийг хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ бизнесийн салбаруудыг хэрхэн яаж хуваарлж авах вэ? Ашигт малтамлын ордуудыг хэндээ ашигтай яаж хийх вэ? Хэнийгээ ямар албан тушаал тавих вэ? Тэгснээрээ хинийхээ ямар эрх ашигыг хангах вэ гэдэг ийм тодорхой зүйлүүд дээр нэгдсэн Манан өөрөө бүр биежсэн ийм бодиттой улс төрийн хүчин бол байгаа байхгүй юу? Яг уу Манан гэдэг бол ийм тусдаа улс төрийн хүчин гэж их олон төвшөнд андуураад байгаамаа. Магадгүй ардчилсан намын жирийн гишүүд, ардын намын жирийн гишүүд бид нар тусдаа нам. Манай нам ялвал гоё болно ч гэдэг юм уу те. Ийм андуурал бол маш өргөн хүрээтэй байна. Гэтэл энэ тийм биш ээ. Энэ хоёрын систем яг адилхан. Одоо манай чинь албан тушаал тавьдаг систем. Энэ одоо ийм том орон даяарх бүтцийг тэжээдэг систем өөрөө адилхан, бүтэц адилхан. Тэр үүсэн ямар ч ялгаа байхгүй юу? Одоо нэгэнт тийм болцсон. Тийм учраас өнөөдөр нийгмийн өөрчлөлтийн тухай хүмүүс маш идэвхтэй ярьж эхлээд байна. Тэр нь ч бас бодиттой болчлоо. Хийхээсээр гарцгүй одоо гарцааг болчлоо шүү дээ энэ өөрчлөлт. Тийм мухардалд орсон. Дэлхийн ертөнц ч гэсэн өөрөө энэ либерал систем мухардалд орчоод одоо яаж гарах вэ? Яах вэ гэдэг ийм одоо системийн өөрчлөлтийн асуудал зөвхөн Монголын биш дэлхийн нийтийн асуудал болж тавигдсан байна. Тийм учраас бол өөрчлөлт гарцаагүй. Тэгээ Манан сайрных нь бол гарцаагүй болсон. Тэгээ зүгээр бидний дараагийн өөрчлөлт, дараагийн бид нар Монголоо хааш нь авч явах вэ гэдэг бидний тэр замнал юу ах вэ гэдэг ийм асуудал дээр л одоо бол маргаа өрнөж ш. Одоо улс төрийн хүчин тэр дундаа толгойлж авч явж байгаа лидерүүд байгаа. Тэгээ энэ Манан энэ гажуудсын систем одоо хуурамч ардчлалыг өөрчлөх яг тийм институт хүчин ямар хүчин байна? Хувь хүний ч гэсэн улс төрчийн хувьд хэм гэж одоо бас таамаглаж горилгод хийж байна. Гүй одоо мэдгүй яг тийм тоочны хүн амтан энд л найдан тэр нь л итгэнэ гэдэг юм бол хэцүү байх шүү. Гэхдээ нийгэм өөрөө тийм удирдахч тэрийг өөрчлөх тийм бие хүнийг бас ингээ хаадах шиг байна. Тийм бие хүнгүүгээр ер нь ямар нэгэн хувьсгалт өөрчлөлт бол явдгүй юм байна л да. Гэхдээ манай нэг тийм гунигтай энэ систем чи өөрөө яадаг вөхөр системээ ажилуулах хэрэг шуурга оруулаад яг тэр ажилуулна хэрэгэн дуусгаар бас гаргаа солио ичдэг. Тэг хүнээс нэг үл хамаарсан систем л бол систем шүү дээ. Өөрөө өөрийгөө тэжээгээд өөрөө өөрийгөө тэтгээд явна. Өөртөө аюултай юм гарвал бас ингээд балианы гадна гаргаж чаддаг ийм амьд организм байхгүй энэ систем чи өөрөө. Тэгэхээр тэр систем өөрөө ажиллаж байгаа зүгээр тэрний гол эргийг очиж эрэг шуургыг очиж зогсоох. Тэгээ ийм хүчин болвол би бол ямар ч арт түмэнд байдаг гэж хаардаг. Ямар ч арт түмэнд байдаг. Одоо тэр хүчин бас нэлийн хүчтэй болж хоримтлагдчих ах шиг байна. Зүгээр тэр зөв хүчийг зөв тийш нь эргүүлэх тийм удирдагч, тийм оюун санааны одоо юу гэдгийг лидерийг л бас ирж хайсан хэврэл байх шиг байна л да. Би одоо тэр гэж шууд нэрлж болж чадахгүй байна. Гэхдээ арт түмэн бол тийм удирдагчаа өөрсдөө төрүүлдэг. Тийм учраас тэрэнд бол найдаж байгаа. Яг хөө тэгэд муухай жишээ авч иж магадгүй. Би ч одоо бас шууд л асууж үзэхтэй ойлгомжтой байхыг ирмэлцэж одоо зочдоос асууад байгаа.
лидерүүд бол ялцчгүй одоо энэ өнөөгийн бий болсон 30 гаруй жилийн энэ нэг буруу замаар будаад хийсэн асуудлыг одоо бий болгосон хүмүүсийн нэг байхгүй. Тэгэхээр тухайлбал одоо очрот ерөнхийлөгч одоо бурхан болоход арт түмэн араас нь ямар хийвгүй үгээр явуулва тий. Тэгээ нэг талдаа Монгол хүн амны бэлгээс саштын бэлэг гэж одоо аливаа аймаг сайхнаар өрөөдөг хэдий ч гэсэн үнэхээр одоо буруу гавья байгуулсан бол бас эвгүүл үүдэгдэх юм байна гэдгийг би одоогийн лидер гэж үздэг хүмүүст хандаж хэлэх гээд байгаа. Тэгэхээр ер нь ном зохиол бичдэг, нийгмийн одоо бүх талаас нь анализ хийж чаддаг энэ хүний хувьд би зоригтойгоор асуумаар байна. Одоо энэ нийгмийг өөрчлөхийн төлөө зүтгэхгүй байгаа лидерүүдэд та хандаж ямар үг хэлмээр байна? Үгүй яг ингээд аюулгүй олон хүмүүс өөрөө системийн эрг шург болсон байгаа байхгүй. Магадгүй олон энэ систем аягүй зөв гэж итгэж байгаа шүү дээ. Бас олон хүн те. Одоо төр мөр хэрэггүй ингээл сайхан чөлөөтэй эдийн засагтай бүх юмыг чөлөөтэй тавиал амьдрч чадах нь чадаал чадахгүй нь ягаал нийгмийн халамжийг бүгдийг нь болиол хусаал төр гэдэг юмыг байхгүй болгоод хувийн өвчлүүд энэ улсыг авч яваад гэд яг итгэж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо тэдний чинь тэрний төлөө зүтгэхгүй байх нэг цаашаа юм. Гэхдээ тэр хүмүүс нэг юмыг ойлгох хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл яг ийм систем 36 жилийн турш явлаа. Тэгээд үр дүн нь гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Үр дүн нь. Яг ийм систем явсан шүү дээ. Түүнээс биш яг ингээл нэгт бид нар амар социалист маягаар яваад исэн юм бол байхгүй. Ер нь байхгүй. Төр дээр ч гэсэн эдгээр аюун андуураад байгаа. Төр дээр ч гэсэн манайх олигополь гэсэн юм олигарх систем бүх төвшөнд үйлжилсэн. Эдийн засаг бизнесийн салбарт ч үйлжилсэн, төрд ч үйлжилсэн. Төрд өнөөдөр олигархууд байгаа. Өнөөдөр төрд хамгийн нөлөөтэй магадгүй хөрс өхөгч юм уу эсвэл одоо хамгийн том албан тушаалтай хүмүүсийг хамгийн мундаг улс төрд нөлөө бүхэн хүмүүс гэж бодоод ээж магадгүй. Үгүй шүү дээ тий. Өнөөдөр хамгийн мундаг улс төрч хамгийн топ бүх юмыг шийдэж байгаа хамгийн том мөнгөтэй хүмүүс шүү дээ. МСС Монголын улс төрд нөлөөлөхгүй юм гэж бодож байна. Уучлаарай. Монголын парламентын талант эднийх ба шүү дээ. Бид нар нэрсийг гаргал харсан шүү дээ, тий. Рио Тинто өнөөдөр Монголын улс төрд хамгийн нөлөө бүхий бизнес салбар мөн шүү дээ. Тий. Номтой баярынхан, тий. Энэ уул уурхаа энэ том одоо бизнес эдийн засгийг эзэмшиж байгаа Худалдаа хөгжлийн банкныхан, голомтынхан хамгийн нөлөө бүхий улс төрчд шүү дээ. Тэгэхээр бид нар тэд нар дандаа ингээ юмны цаана байдаг. Хүүхэлдээнүүд нь л наан хөдөлдөг, сайд болж үжилдэг, тий? Гой гишүүн болдог, ерөнхийлөгч болдог. Түүнээс уучлаарай хамгийн нөлөө бүхий хүмүүс хамгийн далд байгаа байхгүй юу? Тийм байх тий. Ингээ бид нар л мэдэхгүй. Энэ улс төр чинь энэ төр чинь тэр чигээрээ мөнгөний. Мөнгөгүй бол одоо Цэрэнлэгараа чи яас өнгөрсөн 24 онд нэр дэвшсэн мэдчихэж байгаа шүү дээ. Хүүшээ тэр бомт төгрөг багтсан шүү одоо. Тэ? Тэр бомтой хүн нэр дэвшиж чадахгүй, ер нь гарч чадахгүй. Тийм биз дээ. Одоо тийм болсон шүү дээ. Тэр нэг шударгаар өрсөлдөд байна гэж утсан ч үгүй юм билээ шүү дээ. Үгүй шүү дээ. Тэр мөнгөний чи уучлаарай миний найз чи тэнд дэвшгэд өшөө сонгуулийн юу өргөгдсөн байсан. Чи гарахгүй чи ямааг нэр дэвшгэд тодорхой байсан. Угаасаа ийм шүү дээ. Улс төр чи ийм болцсон. Би харин тэнэг учраас энэ айгу хожуу ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо хувьсгал хиймээр байна гэдэг үгийг бол байнга хэлдэг хүн. Хүмүүс ойлгодгүй. Хувьсгал хийхээр буу бариад эсвэл одоо талбай дээр очиод яах ёстой өсгөлэн зар эсвэл одоо юм идэж шатаах ч ёстой юм уу тэгжиж хувьсгал гэж бодоод байгаа байхгүй ямар нэгэн томоохон эрсдлүүд дайн байл да одоо энэ нэг эвгүй зүйлүүд гардаг штэ тий. Гэтэл энэ системийг нураах одоо гол хүчин ард түмэнгээ хэлцэн. Тэд хувьсгалыг ямар журмаар хийхийг юу н хүсэж байна. Хувьсгал гэж яг юу хэлээд байна одоо цагт. Зүгээр ард түмэн бол өөрчлөлтийг л хүсэж байгаа. Эрс өөрчлөлтийг хүсэж байгаа. Тэр эрс өөрчлөлт бол хувьсгалт өөрчлөлт байхгүй юу? Хувьсгал гэж яг нарийнда юу юм бэ? Яг мөн чанартай зүгээр л хамгийн энгийнээр энэ системийг өөрчилж байгаа байхгүй. Энэ систем чи өөрөө авилгыг тэжээдэг, мөнгөтэй хүмүүс амьдардаг, эргэх тусмаа Монголыг өрөнд оруулж байгаа тий. Ийм одоо олигополчсан эдийн засагтай мөнгнөөс хамааралтай төрхтөө тэр нь хитгэн хүнийг удирддаг. Энэ чи ард түмний төр бол үнэндээ биш байхгүй. Бид нар сонгол өгөх болгондоо ард түмэн саналаа өгч ин төрөө байгуулж гин гэж боддог уучлаарай. Та нар зүгээр л аль хэдийн хин нэг нь найруулж тавьсан жүжигийн туслах дөрүүдэд олонний хэсэгт л тоглож байгаа бид нар. Тэнд саналаа өгнө өгөхгүй, нэг хэсэг нь өрсөлдөж байгаа юм шиг, нөгөө хэсэг нь одоо яаж байгаа. Ийм жүжигт бид нар олон жил тоглосон. Одоо энийг ерөнхийдөө их ойлгосон. Харцангуй
хаа очиж олон хүн ойлгосон. Тэгэхээр энэ систем яаж ч ажиллаад сонгуульч энийг өөрчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл системийн өөрчлөлт гэж том бүтцийн өөрчлөлтийг хэлээд байгаа юм л да. Өөрөөр хэлбэл энэ бол хамгийн товчхоноор хуулийн өрөөнд бол үндсэн хуулийн өөрчлөлт. Тэгэхээр бид үндсэн хуульдаа юуг өөрчлөх юм? За зарим хүмүүс бол ингэдэг төрийн бүтцийг өөрчлөөд тэгээ болчихно гэж. Үгүй бол би бол оюун санааны түвшний их том өөрчлөлтөөс юм язгуур юм углуургаар нь ярихгүй бол өөрчлөлт аяг өнгө цолох гэдэг байгаа байхгүй юу? Миний хувьд бол гэж би санаад байгаа юм. Тийм тэгэхээр улс төрийг яг одоо өөрсдийнхөө ойлгоод за бид нар ямар ч зөв авч яваад байна гэж бодоод жирийн иргэд маань явсаар байгаад одоо ядуурлын түвшин дэлхийн хэмжээнд доогоор одоо өндөрт байна тий 3.2 гинэ ядууралтай байна, ажилгүйдэлтэй байна. За юмны өнөөдрөөс өдөрт өсөж байна. Гэл ийм нэг тогтворгүй байдал Монгол засаглалчлаа. За гэтэл энэ болгоныг бий болгож байгаа нэг эрэг шураг гэд ярьсан шүү дээ. Тэр ер нь ингээд санхүүгийн байгууллагын хувьд, за тэр олигархуудын хувьд, төр ярьж байгаа хүмүүсийн хувьд ер нь ингээд нэг ойлгомжтойгоор тайлбарлаад өгвөл ямар хөө систем ер нь нийлээд энэ асуудлыг үүсгэж байна. Яг зүгээр анханасаа нэг тийм энэ одоо бидний төр шиг бол яваагүй. Үндсөөлөө өөрчилж гисэн. Яг тийм буруугаар ингээд эргээ явцсан. Одоо боддод зэрнэлгэрээ одоо ингээд 1990 оны тэр хувьсгал өөрчлөлтийн урайг бид нар ингээд аваад үзэх юм бол одоо тухайн үед Оросуудыг те бид нарыг даралж мүлжж байна. Манай түүхэд бара материалыг хямдаар авж байна те. За ингээд одоо ингээд дарга нар хүнд сурталтай байна те. Тэд нар тусгай хангамжинд байна. Тэрийг нь халъя. За манай мардаа ураны орд одоо те одоо асхтын мөнгөний орд энэ бүхний ашгаа бид нар хүртмээр байна гэдэг гих мэтчлэнгийн уриал ооцонгуудыг тавьж ирсэн. Гэтэл өнөөдөр яг тэр анхны тэр уриал ооцонгууд бол илүү үндэсний үзэлтэй байсан гэж би боддгийн. Үндэсний монголчууд өөрөөсөө юмаа мэдээ. Оросуудд юмаа мэдүүлэхэ болий. Бид энэ ордоос өөрөө ашгаа шударгаар хүртдэг болъё. Яагаад бидний малыг ингэж хямдханаар амьдаар нь туужаад ийм хямдхан үнээр тооцож бодож ийсэн. Эрдэнэтэд бид нарт чинь одоо ингээ 11.8 тэрбум долларын өрөнд одоо тий тэрбум шилжих рубль гэдэг тэрний өрөнд орсон байсан тий. Энэ өрийг ингээ бид нар юм өртөө олчлоо гэд. Яг л өнөөдрийн бидний ярьж байгаа тэр уриал ооцонгууд тухайн үед тавигдчихсан. Тэгэхээр би бол 1990 оны хувьсгал анх ихэндээ харьцангуй үндэсний үзэл дээр тулгуурсан үндэсний суурьтай байжгаад үндсэн хууль бичигдэх үед энэ бүх оронгоор эргэцсэн. Энд гадныхны тохируулга, тохироо янз бүрийн юм ингээд ороод одоо энэ үндэсний хувьсгал явсаар байгаад илүү олигарх засаглал руу илүү нөгөө хит либерал чиглэл рүү хандаад нөгөө үндэсний гэдэг мөн чанараа гээгээд ингээ явцсан ийм харамсалтай зүйл болсон. 1911 оны хувьсгалч гэсэн явж байгаад ингээ те үндсэн хууль болж хувирахтаа бас тэр одоо үндэсний мөн чанараа гээгээд тэр одоо зөвхөн манжин дарлалыг сүнэ манжин дарлалаас устгах их орон эрхчлөөгөө олж авъя гэдэг юм үндэсний юм өөрчлөгдсөн. 90 оных бас яг тийм процесс бол болсон гэж ингэж би боддог. Тэгэхээр бид нар нэг үндэсний юм хадгалж үлдэх гэсэн өөрийнхоороо байх гэсэн нэг ийм хүсэл эрмэлзэл чармаалтаа нь явж байгаа л гуйвал ингээл гадны юм болж хувираад байна л да. 90 онд бол одоо яг л тэгсэн. Тэгэхээр одоо бидний тэр өөрчлөлгөөд хүсээд байгаа юм чи юу юм бэ гэхээр бидний яг бүр суураар нь ярих юм бол яг одоо Монгол гэж байх юм уу гүм үү гэдэг асуудалтай холбогдож яригдэн шүү дээ. Өөр тэгээд яах юм бэ? Бид нар жишээлбэл зүгээр л нэг эдийн засаг сэргээл энд байгаа 3 сая хүнийг өхөн хөлтлөө нэг сайхан амьдрах тухай ийм өнгөц яриа бол биш гэж би боддог. Энэ үндэстэн төдөөгөөс өдөө өрт хэдэн мянган жил энэ газар нутагт оршин байсан үүх түүхтэй малаа мадгуулаад энэ нүдлийн соёлхоогоор амьдраад ирсэн энэ хүмүүсийн соёл, оршихуй, ахуй, энэ оюун сэтгэлгээ, энэ оюун сэтгэлгээний өв бид нар зөндөө юм байгаа штэ. Тэр бүхэн өөрөө оршин байх юм уу гүм үү гэдэг ийм суур философийн асуудал дээр уягдаж үндсэн хууль өөрөө бичигддэг болохоос биш зүгээр л нэг юу гэдгийг нэг хүний эрх чөлөөч юм уу? Эсвэл одоо өнөөдөр эдийн засаг өнөөдрийн нэг эдийн засгийн 5-10 хүний талхны асуудал ч юм уу бол ерөөсөө биш байхгүй юу. Тийм учраас нэг суур нөр үндсэн хууль гэж ингээд өглөөрхтөө яриад байгаа маань тэр л дээ. Тийм учраас үндсэн хуулийг зөвхөн төрийн байгуулалт бүтцийн тухайд шинжилэх биш. Ерөөсөө бидний зорилго үе Монгол үндэстэн гэж хийн
бидний үндэснээрээ урдаа тавьж байгаа зорилго би хэдийн хүртэл оршин тогтох юм бид те үүний тулд юу хэрэгтэй юм бэ гэдэг юм суур асуудлуудад хэдүүлээ хариулт өгөхгүй бол ингээ болохоо очиад байгаа юм л та. Тэгээ найс нь асуултыг чи явж байгаа яаж хийж байгаа л энэ рүү орчоод дээрээсээ олж ирэхгүй байна л та. Тэгээ бид нар яг суур үндсэн юм бол яг үндэ энэ л болж хувираад байгаа. Яаж игэл яагаад гэл явхаар л энэ л юм руу явж ийн л та. Тэгэхээр тийм нийтийн үндэсний ингээд айгүй том өргөн хилцүүлэг. Тэг үндсөөлөхөөс хүмүүс зөвхөн төрийн байгальт руу явж орчоод ингээд инхээр надад айгүй тийм явцуу санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг өргөн нийтийн айгүй гоё хилцүүлэг хий. Юу дутуу байгаа. Энэ цөлжилт чи өөрөө 80% гараад одоо сая манай нөхөр хүүхдээр цөлжилт рүү явчихад ирлээ. Малчид ч одоо байхгүй болох гэж шүү дээ. Хэдэн жилийн дараа малчин байхгүй болох гэж шүү дээ. Тэгэхээр одоо бид нар яах юм бэ? Гэл ингээл бидний оршин асуудал тулгымцсан олон асуудлууд бидний өмнө тавигдсан байгаа байхгүй юу. Тэгээ өнөөгийн хүмүүс бид нар одоо ингээд зэрэгцээд амьдарч байна. За залуу үе маань гарч ирнэ, үргэлжлээд явна. Гэхдээ яг саяны өөрөө чи хэлснээр ирээдүг бодохгүйгээр өнөөдрөөр амьдраад шүү дээ. Ард иргэдэн ч гэсэн ерөөсөө сэтгэл зовхгүй байна. Тийм зовоод байгаа юм шиг мөртлөө бас далайцтай гарч ирэхгүй байна. За төр барьж байгаа хүмүүс нь үндсэн хуулинд асуудал байна гэдгийг бол яриалах шиг байгаа. Гэхдээ ерөөсөө өөрчлөлт хийж өгөхгүй байна. Энэ юу н ямар учиртай Монгол хүмүүс ийм оюун санааны доройтолд орцсон тэмцэгч биш, өөрсдийнхөө төлөө биш болчиход байгаа юм болов. Яг нөгөө манай ард түмэн харьцангуйс ирсэн. Одоо бид нарыг нөгөө нэг жагсаал тэмцлийгээл гудамжинд байдаг байх үед бол сэрээчэн болохгүй штэ. Гэхдээ одоо бас л унтаал байсан. Тэгээд энэ үндсэн хуулигч яг одоо энэ төр барьж байгаа, эрх барьж байгаа хэдэн намууд хийдэг ажил бас биш л дээ. Энэ бол энэ чинь хууль ихээсээ ирүү нийгмийн гэрээ гэж бас ярьдаг шүү дээ. Бид нар 3 сая 500-аар энэ үндэстэн цаашаа яах юм бэ гэдэг юм нийгмийн өргөн том хилцүүлэг донд нийгмийн гэрээ гэж ярьдаг учраас ийм өргөн хилцүүлэг болох ёстой гэдэг. Жишээл 90 оны үндсэн хуулийг ч одоо Монгол орны одоо үнцэг булан бүрээс тал бүрээс нийгмийн анги давхраг бүрээс 400 хэдэн цуглаж аваад нийлж ярьж аваад шийдлээ. Тэгээ энэ нийгмийн гэрээгээр бид нар 30 хэдэн жил явлаа, 34 5 жил явлаа. Одоо энэ гэрээ бол хүчнтэй болсон алдаа оноог нь бид нар мэдчихлээ. Одоо болио, одоо өөрчлөё гэдэг ийм асуудлыг ярьж байна. Тэгэхээр ард түмэн бол энийг ойлгоцсон. Гэхдээ одоо яах вөхөр тэрийг зохион байгуулах үүрэг бол төрд байгаа юм уг нь. Гэхдээ тэрийг одоо зохион байгуулалтанд оруулах, чиглүүлэх, оюун санааны нэгтгэлийг хийх тим лидер, тим удирдагч, тим хүчин л аягүй хэрэгтэй байна л та. Тэр хүчин уг нь бол сүр хүчээж арчсан нам байх хэвээр тий. Арчсан нам чинь бол одоо юу гэж бодоод байна хэр тэгж алсын харгаа тэгж харахгүй шүү дээ. Арчилсан нам юу гэж хараад байна вэ гэхээр ардын нам муухай байна, бид нар гоё гэдэг байгаа байхгүй. Ардын нам чадахгүй бид нар харахаараа чадчихна гэж бодоод байгаа байхгүй юу гэж андуураад байгаа юм. Үнэндээ бол чадахгүй, чадаагүй. 12-оос 16 онд ирэх барьсан, чадаагүй. Дубан гэрээ хийсэн. Тийм биз дээ. Арчилсан намын хийсэн гэрээ шүү дээ. Энд чинь дубан гэрээ чинь. Сайхан бэлэг хийсэн, элбэг дорж хийсэн. Тэгэхээр энэ өөрөө систем гэдгийг л арчилсан нам ч гэсэн ойлгох хэрэгтэй. Тэгээ арчилсан нам чи өөрөө одоо юм хатуу либерал үзсэн. Одоо тэрийг улам бүр хүчтэй ингээд зарлах боллоо. Яг тэгвэл өөрлөгөө өнгөж харахгүй байна. Бид нар бол одоо бидний үзэснаа юу юм бэ гэхээр либерализм гээ ингээд мухар нөхрөөгөө одоо толгоо шаачаад тийшээ улам шигдэх гээд байна те. Тийм ч учраас одоо явахгүй байна. Олон нийтэд илүү мэдрэхгүй байна. Одоо тэр нь үнэхээр одоо улс төрдөө хөтлүүлж дөрлүүлчээд эрх барьж л байл одоо ингээд арчилсан намыг харахаар олон жил гудамжинд явтлаа яаж игээд чамаагүй засагт орно гэсэн ийм нэг хүмүүсийн бөөгнөрүүлч юм шиг те. Намдаа олон жил үнэн шавлаа гудамжинд явлаа яагаад одоо засагт орохгүй байгаа юм бэ гэж хүмүүсээ дарганараа шантаажладаг ийм хэсэг бүлэг этгээд үүдч юм шиг. Тэгээд тэр нь хэрвээ үзэлсэн натаа хэм бол одоо хит либерал чиг хандлагыг маш тууштай илэрхийлдэг ийм хүмүүс одоо гараад ирсэн байна шүү дээ. Төрийг ерөөсөө хэрэггүй гэж үздэг те. Одоо олон түмэн чадах нь амьдрч чадахгүй нь хохино гэдэг нийгмийн халамжийг ор тас байхгүй болох гэдэг ийм хатуу тэ хувийн хвшил бол хязгааргүй хувийн хвшил бүх юмыг ховчл гэдэг те бүх зүйлийг ховчл гэдэг ийм төрийг үгүйсгэсэн ийм хит либерал хандлага бол Монголыг цааш нь авч явахгүй энэ ч өөрөө дэлхийд мухартчаад байна шүү дээ. Дэлхийн ертөнц өөрөө яаж энээс гарах вэ гэж яхад арчилсан нам мухар нөхрөөсөө гарах тухай бодохгүй толгоогоос ихсэрээ юм бодохгүй гадаадаа өөр юм хэлж байгаа хүмүүсийг зүгээр бүгднгийн шавартаа утгаад шахватаа утгаад тэнийг мангар оцрогдсон өгшин орк малаар нь дуутахарч одоо ингээд
нийгмийг ингээд энэ мухардлаас гаргах тэр хүчин бол өөрөө арчилсан биш үү. Арчилсан ч өөрөө энэ системийн нэг эрг шурга бүтээлсэн, энэ системийг ажилуулж байгаа эрг шурга болчиход байгаа байхгүй. Ажиллагаанд гэдгийг оролцож байгаа тийм. Оролцож байгаа. Тэг өөрөө маш хүчтэй эрг шурга нь тийм. Гэдгийг ойлгохгүй болохгүй л дээ. А гэхдээ юу гэдгийг өөрчлөгдөх тийм боломж уг нь байх ёстой гэж харсан миний горилго бол дууссан шүү дээ. Яг улс төрд явж байгаа идэвхтэй байж байгаа иргэдийн хувьд хүмүүсийн хувьд болохоор үзэл санааны одоо зөрүүтэй байдлууд арчсан намын тэр либерал гэж яриад байгаа юу вэ гэдгийг мэдээд ойлгоод нэг юм оролцоод яваад тах шиг байгаа. А зарим нь бол эрс эсэргүүцэж байгаа. Зөрчилдөж байгаа гэсэн үг. Гэтэл иргэд бол яг энэ үзэл санааны ямиг сайн ойлгодгоо мэддэггүй. Тэгээ сая маш гоё ойлгомжтой хэлж өглөө. Тэгээ би энд бид нар бас юм одоо асуулт гэхээс илүү хоёлаа ярилцагч ингээд хамтран ярилцагчаар ярилцъя наа. За надад тгий санагдаж байна. Яг бол би ч гэсэн мэдхгүй юм асууж мэдснээрээ манай үзэгчид бас мэдхгүй хүмүүс мэдэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр одоо бодит жишээгээр ярил жинхэнэ либерализм, либерал үзэл санааг тод гаргаж ирж байгаа гишүүн бол нөгөө жинзээ үеийн төлөөлөл цэнгүүн гишүүн байхгүй манай арчсан намын гишүүн. Бүх юмыг одоо чөлөөт зах зээл рүү гэж одоо хувийн хвшил рүү шилжүүл төрийн өмчт юуч байх хэсгүй тий. Үнийг чөлөөт болох хэрэгтэй ч гэдэг. Энд нөгөө бензин тоос цахилгааны үн гэж бүх юм хамрагдаад байдаг. Тэгээ миний бас гишүүн байсан хүний хувьд одоо энэ одооний энэ цэнгүүн гишүүний ялгаа өөрийн чинь үзэл санааны ялгаа хоёрыг нэг сонсогчтой нэг бүр тав тодорхой яриад өгч аль нь одоо тэгээд ашигтай зөв хувилбараар Монголд илүү хэрэгтэй юм аа. Тий яг хоо тэгэд ингээд тэр либерал хандлага бол Монголд бол явахгүй боллоо. Бид нар 36 жил яваад инглээ. Би бол жишээлбэл энэ либералууд бол төрийг эрс үгүйсгдэг. Тэгсэр нь өөрсдөө төрлөө зүтгэн байнга зүтгэх юм. Ямар ч үнээр хамаагүй төрлөө орно. Тэгээд төр байх ёсгүй, төр муухай, төр заваа, төр шиг муу менежер байхгүй гэдэг. Үгүй төр хамгийн сайн менежер байх ёстой биш, бүр үүрэгтэй. Өнөөдөр хятадд төр нь хамгийн сайн менежер байхгүй юу? Тийм учраас өнөөдөр одоо хятад яаж өөрчлөгдөж байна? Дэлхийн ертөнц бүгдээрээ харж байгаа. Энэ бол хятадын зүүн, дэлхийн өөрөө хятадаас хамааралтай болж ирж байна. Ер нь аль ч улс оронд төр нь өөрөө ямагт дээр нь байдаг. А тэд нар бол төр муухай гэж сурталчдаг боловч үндэ өөрсдөө бол хүчтэй төртэй байдаг. Төртэй байдаг. Тийм байж ээж энэ нийгмийн асуудлуудыг шийднэ. Тухайлбал цахилгаан, дулаан, одоо энэ ус байгаль орчны асуудал, за дээрэс нь стратегийн салбарууд бол гагаарын тээвэр, харилцаа холбоо, бензин шатхуун, ийм стратегийн суур, энэ бүх салбарууд төрийн мэдэл, төрийн монопол байх ёстой гэж би үздэг. Бензин шатхуун, архи согтууруулахын даач гэсэн тийм байх ёстой гэж үздэг. Төр өөрөө өмчтэй байх ёстой, төр хүчтэй байх ёстой. Төр иргэдийнхээ асуудлыг нэг иргэн нь асуудал тавиад ороод ирэхэд тэрийг шийдэж чадахгүй хүчгүй төр байж болохгүй. Одоо би их хурлын гишүүн байж үзсэн. Энэ амар хэцүү шттэ. Одоо зэрэнлэгроо чи их хурлын гишүүн болоо. Нэг амьтад үнэхээр зовоо зовлонгоо яриад ирэхэд чамд тийшээ өгөх нэг төгрөг байхгүй. Чи нэг ч иргэний асуудлыг шийдэж чадахгүй. Их хурлын гишүүн тийм эрх мэдэл байхгүй. Тий. Засгийн газрын гишүүнч баг байхгүй. Тэгвэл тэд нар ингээд амар их мөнгийг захиран зарцуулдаг. Нэг юу хэрэгтэй вэ гэдгээ эренбэлж чаддаггүй. Тэгээд ингээл нэг том мега төсөл том юм руу ингээл мөнгө шийдсэн өсөрч орсон. Тэгвэл тэр том юм руу том мөнгө шийдэх тусам тэр нь том идэл дуулт байдаг. Томоор идэж уудаг. Ийм л хүмүүсийн бөөгнөрл ийм систем болоо явцсан шүү дээ. А би бол юу гэхээр төр цомхон мөртлөө чадварлаг, маш хүчтэй, залгамж халаатай төрд одоо өөрийгөө бэлдсэн, өөрийгөө бэлтгэж байгаа. Ер нь төрд хүмүүсээ төр өөрөө бэлтгэх ёстой. Залгамж халаагаа. Тэгжээж төрд гинт тохиолдлын хүн гинт явжсэн чинь нэг мэдсэн чинь их хурлын гишүүн болоод чагсаалтаар ороод нэг мэдсэн чинь сайд болоод тэгээд чи манай фракц шүү гэнэ фракцийн дарга сайд тавилаа. Тэр фракцийнхаа хүмүүсийн асуудлыг шийддэг, тендерийг зохицуулж өгдөг ийм л хүмүүс байгаа шүү дээ өнөөдөр. Гэтэл тэнд хуучин одоо бид нар хэдийгээр харааж сагнадаг муу мухай байсан гэдэг боловч би одоо ажил дөрвийн сайд байсан Паунгийн Дамдангойтой их сайн найз сайхан юм ярьдаг байлаа. Паунгийн Дамдангойг сая 32 жил Монгол төрийн сайдаар ажилласан тэр хүн. Тэгэхэд тэр хүнийг заавал чи дараагийн үнэ сайд томиллоо чи өөрийгөө орлох 2 хүнийг зэрэгцэж бэлдэж яв гэж үргэлддэг байсан байна. Тэгээд тэр хүн яах вэ? Тэгэл тэр болгоны хайн
бэлдэнэ. За энэ хүн мэрэгжилдээ үнэхээр мондөг боловч удирдан зохион байгуулах чадрын хувьд тийм юм байна. Тэгэхээр сайдын албан тэнцэхгүй юм байна ч гэдэг юм. Харин энэ ийм байгууллагын ерөнхий инженерээр ч юм уу дараагаар тавьчвал болж ч гэдэг юм. Ингээд төр өөрөө хүнээ ирж хайдаг, бэлддэг, сургадаг. Тэгж бэлдгсэн хүн ингэж одоо очдог болохоос биш гів гинтгийн нэг өглөөс ирсэн чи сайд болцсон байдаг. Ийм хүмүүс дүүрэн байна шүү дээ. Одоо гів гинтгийн тэгээд Тий. Би нэр дэвшснээ ч мэдээгүй явжсэн чи гişүүн болчлоо гэж ярьслага өгснө гişүүн хүртэл гарсан биз дээ. Тэгэхээр гих мэт чинь тэгээд төрийг бол эднэр дэндүү хямдхан үздэг. Төрийг бол юу ч биш шүү гэдэг ийм сурталыг нийгэм даяар энэ хүмүүсийн тархинд хийх гээд байгаа байхгүй. Одоо яг энэ систем өөрөө явсаар байгаад мөнгөтэй хүмүүс эсвэл хин ч хамаагүй одоо бүр ингээд юу ч хамаагүй ямар ч төвшний тэр ёс суртахуун боловсрол мэдлэг тэр ёс суртахууны төвшин хүртэл байхгүй болж хуурахаар ард иргэдэд хүмүүст өөрөө төр муухай харагдаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр төрийг ингэж муухай харагдуулах систем өөрөө ажиллаж байгаа байхгүй юу. Гэтэл төрчин монголчуудын хувьд тийм биш шүү дээ. Төр өөрөө ариун байх ёстой. Төрд зөв ёс суртахуунтай, бусдад зөв үлгэрэлдэг, тэнд надаас өөр хүн байх ёстой гэж бодож шít. Боддог байсан байхгүй юу? Мэдээж төрд байгаа хүмүүс бол тэд нар надаас өөр. Гэхдээ тэнд асуудал тавихаар шийдүүлж чаддаг. Аараа одоо энэ төрд байгаа юм чи би болох юм биш үү гэж боддог болчих. Энэ чадчихт би яахгүй гэж тэ. Саяхан нэг бас сошиалар нэг өнгөө маягийн юм явуулсан ш. Нэг сайд хүүхдээ ачцээ гэж гинөө төрийн албанд өндөр албан тушаал тавих гэсэн чинь монгол хэлгүй хүүхд байж таарад. Тэгэхээр төрийн тухай миний ойлголт бол их консерватив л да. Консерватив ч юм уу эсвэл ерөөсөн мэдгүй би бол энийг байх ёстой гэж миний итгэл үнэмшил энэ бол төр өөрөө ариун байх ёстой, төр тогтвортой байх ёстой, төрд очдог насны хязгаар гэж байх ёстой. Гэр бүл зохиогоогүй хүн гэр авч явж чадаагүй. Өнөөдрийн сарын цалингаа би яаж амьдралдаа хүргэх вүлээ гэж хүүхдийнхаа сургууль ирээдүг 5 жилээр бодоогүй, энэ гэр бүлийнхаа төсөл төлөлгөөг 5 жилээр бодоогүй, өрхийн төсөө 1 жил зохиож үзээгүй өнөөдөр төрд гарчаад төрийн төсөө ярина гэж юу яах вэ? Тэгэхээр энэ систем бол оронгороо ингэж ажиллаж байгаа байхгүй юу? Хин ч хамаагүй, юу ч хамаагүй, тэ орж болдог. Тэгээд тэрийг төрийг муухай харагдуулаад төрийг жигшээх ийм процесс өөр яваад байгаа байхгүй. Гэтэл манай улс чинь өвдөө цэртээр үеэс дэлхийд төрт ёс ямар байх ёстой вэ гэдгийг томхолсон ард түмэн гэдэг хамгийн эртний төрт улс. Төрийн сүлд өршөө гэж одоо цай сууны дээжээ өргөдөг. Надад нэг соёл урлагийн сургуулийн захирал нөгөө сонин тоос багш ярьж байсан. Соёлын гай зүтгэлтэн сонин тоос. Тэр төр ард түмнийдээ үн цэвлийн тухай их том судалгаа хийсэн. Хэсэг эрдэмтэд ингээ хамтраад хамтын багийн ажиллал та. Тэгээд тэр судалгаанаас танилцуулж ирсэн сонин тоос гэж надад хэлсэн. Ямар сони юм бэ? Ямар ч ард түмнээс санал асуухад төрийг үнд зүйлээ гэж юусоо боддгоо юм байна. Гэтэл монголчууд л ганцхан одоо тэр монголчуудын эрхмэлдэг үнд зүйлийн дотор төр гэдэг нь Монгол ганцхан орж ирж байна гэдэг. Тэг эн чинь бидний ер нь үнд зүйл байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нэг оройн дээд тэр чинь нэг тийм зүгээр л шашин шиг шүтээд байгаа ч юм биш шүү дээ. Ерөөсө төр ягаад гэвэл энэ шигшигдсэн хамгийн шилмлүүд нь тэнд байх ёстой. Тэгээ энэ улс үндэстнийг авч явах ёстой. Тэнд ёс суртахууны, эрдэм мэдлэгийн бүх зүйлийн оройн дээд нь тэнд байх ёстой гэдэг тэр итгэл үнэмшил арилаагүй шүү дээ монголчуудын. Ер нь тийм ч байх ёстой гэж би итгэдэг шүү дээ бас. Тэгэхээр л одоо нөгөө нэг нэр хичээх хэрэгтэй байгаа байхгүй тий. Зөв явах хэрэгтэй тий. Энэ олцсон ховор хувь заяа тавиланга энэ монгол түмнийхээ одоо өгсөн буян шигийг дааж маш зөв хүмүүс л тэр төрийн оройн дээдэд залрах хэрэгтэй байгаад байдаг. Сая бас их гоё хэллээ минь. Би ягаад бидний үгийг сонсохгүй нь одоо хамаагүй тэр хүмүүсийн асуудал. Гэхдээ бид ямар ч хэсэг нэг өөрчлөлт шинжилгээг хүсэж байгаа иргэдийнхээ одоо хувьд хүсдэг боддог юм аа нээлттэй илэрхийлдэг ийм л цаг үе байгаад нь бас баярлж байгаа. Тэгээд жишээлбэл ерөнхийлөгч одоо хөрс сүхийг асуудал алдаа гаргасан юм маш их. Одоо банка дампууруулсан ч гэдэг юм уу, казино тоглосон ч гэдэг юм уу. Гисэн мөртлөө улсын ерөнхийлөгч болоод 6 жил суулаа. Одоо ингээд буух цагийн төгчин тий. Гэхдээ муу мухай юм байгаа мөртлөө ард түмэн одоо сайн сайхан цаг үедээ үргэлж магтдаг. Дандаа сайхнаар хардаг. Тэгэхээр тий энэ хайрыг уг нь дааж дараагийн замыг одоо илүү гоё засч өгч Монголынхаа төлөө төрийн төлөө зүтгэл хэрэгтэй байна л та тийм ээ. Тэгээ одоо тун удахгүй ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Энэ талаар бас явлаа ярилцъя. Одоо энэ ерөнхийлөгч гэж хүн ямар хүн байх хэвээр юм. Би бол одоо амар том хувьтай нэг тийм хүн байх хэвээр гэдэг тийм өндөр шалгуур тавих ойлсон шүү дээ хөө.
Би бол 2017 оноос эхсүүлээд Монголыг өөрчлөх хувьсгал хийх хүн байх ёстой л гэдэг тийм л юутай байгаа. Зоригтой, эрч хүчтэй. Нэг их амар өндөр боловсрцсан, нэг их шинжлэх, нэг их тийм хүрээ хязгаарт баригдаал байдаггүй. Өөрийгөө хянаад цензурдаад байхгүйгээр ер нь энд юу болоод байгааг ойлгоцсон, тэрийг өөрчлөлт хийж чадвартай, түүнийг удирдан манлайлж хувьсгал их юм хүн гараасаа л гэж би бол одоо боддгийн штэ ер нь. Тийм ч учраас одоо яг тийм агуулгаар би батлага ерөнхийлөгчийг одоо өөрөө гуйгаагүй байхад нь саналаараа дэмжиж байлаа. Хөрөлсөх ерөнхийлөгчийг гаргахт нь ч гэсэн за яг хашуур бас цэргийн хүн те жоохон зоригтой нэх олон юм мэдээд нэг сүрхий толгой эргүүлмээр олон юм уншиж мэдээгүй зүгээр юм зоригтой сэлэм эргүүлэгч байгаа товсгол хийчих юм биш байгаа. Нийгэм өөрчилчих юм биш байгаа гэсэн бас тийм битүүхэн горьдлого бол бас байсан шүү дээ. Тэгтээ чадсангүй тий. Чадахгүй л. За ингээл ярихаар хүн ярахаас өөр аргагүй байна. Тэгтээ одоо хариулахгүй ч хийж болно. Ер нь Батулга ерөнхийлөгчөөс соёлоо эхлэе. Яагад гэвэл арай арчсан нам гэдэг утгаараа ойрхон байсан зөвлөгийг хийж исэн хүний хувьд тэр хүнийг одоо шүүмжлэх тал энэ дээр алдаа гаргасан да. Нөгөө талдаа бас энэ тал нь авштай шүү гэсэн яриаг бас өрнүүлвэл. Тэгвэл одоо би ч одоо хүн шүүмжилсээр байгаа аюу олон дайсантай болсон. Би ч ер нь нөхөр үйлдвэрлэегүй, дайсан үйлдвэрлэдэг хүн. Ялангуяа улс төрт. Тийм учраас хүн ярихаар жоохон болгоомжлдог. Би сая хэллээ. Би толгой ерөнхийлөгч одоо намайг хамт ажиллаач, сонгуул дэмжээч гэж ерөөсөн урайгүй, гуйгаагүй, хүсээгүй. Зүгээр л би тэр ихтгэл өмчлөөр яваад орсон. Батулга гарч иж за хувьсгал руу харин дөхөн шүү. Эний харин хийчих юм биш байгаа гэж ингэж би гордож те. Намайг гуйгаагүй ахт нь би штабт нь өөрөө орж ингээд сэлэм эргүүлэл ингээд явсан. Тэгээ сонгуулийн кампани дундаа орж явахад манай батлага дараа гинтгэн тааралдаад хүчин энд байгаа мó гэсэн штэ тий. Тийштэй гээл тэгээл ингээл хамт явсан. Тэгээд сонгуулийн дараа зөвлөх нь болсон. Тэгээд хамтарч ажиллахад яг манай хүн бол би ч ер нь хувьсгал харцсан л яваад байгаа юм шүү дээ тий. Тэрэндээ л бүх юм гордод байгаа. Тэр чиглэл рүү л гордод байгаа. Яг маа нөхөр одоо ерөнхийлөгчтэй гэнэлж хувьсгал хийж болох байхаа гэж манай нөхөр намайг шоолж ирсэн. Уянга батлага ерөнхийлөгч эзэж хувьсгал хийхгүй. Чи одоо ярьдаг штэ гадуур те. Спортоор хичээлээ дэлхийн авраг болсон. Улс төрөөр бизнесээр яваад тэр бомтон болсон. Улс төрөөр яваад Монгол Улсын ерөнхийлөгч болсон. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн ерөөсө хүртэж болох бүх одоо юу хүртсэн энэ нийгэм бол энэ хүнд ээлтэй нийгэм байхгүй юу. Тийм учраас энэ нийгэм өөрчлөх гэж явахгүй. Чи тэр үннийг ойлго гэд. Тэг би яг ерөнхийдөө бол үнэн л дээ. Гэхдээ одоо ихтгэл найдвар хамгийн сүүл тасардаг гэдэг шиг үгүй хаа. Гэтэл одоо надад бол арай өөр харагддаг байхгүй юу. Би тэгэл яг л хувьсгал хийх ёстой хүн л гэж бодсон. Тэгээд үндсөлийн өөрчлөлт, нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэл олон юмн дээр хувьсгал бол хийхгүй юм байна гэдэг ойлгосон. Гэхдээ манай хүн бол тэр нэг төмөр замыг явуулъя, нэг бүтээн байгуулъя, нэг юм хий гэдэг зорилготой, нэг юм харцсан тэрнлүүгээ бүх бүтцэн ингээд чиглүүлээд ажиллаад ингээд явсан. За тэр нэр хүнд бол надад хамаагүй ямар ч байсан Монголд нэг юм хийгээд үлдээчих гэсэн юм бүтээлч сэтгэлгээтэй л тэгэл ийм л одоо ерөнхийлөгч байсан л да. Хувьсгал бол хийхгүй болохоор мэдээж жоохон гунцсан. Гэхдээ буухынхаа өмнөхөн өөрөө бол мориулаа. Тэгээд дараа нь ардын намайг тараахныг тогтоол батлаа шүү дээ. Тэгэл ингээл буусан. Тэгээд яг тэр тогтоол бол оройтсон. Тэгээд ингээд харамсалтай юм болж чадаагүй. Ер нь бол хашрын байх үдэ гэхдээ сайн тал биш шүү дээ. Би одоо яагаад одоо юу гэдгийг намайг Батулгын хүмүүс ингээл шууд наадаг. Тэг Батулгын хүн мөн гэхлээр бас яг тийм юу айгу ойрынх нь хүн биш байдаг, хамаг юм ярьдаг, зөвлөдөг ч юм уу тийм айхтар ойрынх нь хүн бас биш шүү дээ. Биш гэж хэлчих гэхээр би зөвлөх нь байсан тий. Тэгээ би бас яг том утгаараа дэмждэггүй гэвэл дэмждэг. Яа гэвэл би бол улс төрийг найс нь юу гэж боддог вэ гэвэл улс төрийг бол мөнгө ч юм уу одоо янз бүрийн гэхээсээ илүү би үзэл санааны хувьд бол армантизм гэж боддог байна. Энэ бол армантик хүн хийх ажил.
Гэтэл би бодлого ерөнхийлөгчийг их романтик хүн гэж боддог байхгүй юу. Би тэр чанарт нь би жоохон хайртай. Яа гэвэл хашир шүү дээ. Тэр одоо цонжин болдгийг барьсан тий. Цонжин болдгийг барьсан. Тэр 13 дугаар 100 тэр өшөө. За тэгээ тэр одоо гол мот хоёроос тэр ихсэн одоо тэр археологийн малтлаганд одоо хашир хөрөнгө оруулж тэр хамгийн том одоо дэлхийд гайхагдсан том олдурууд гарлаа. Хүннүг өрнийг одоо энэ эртний түүхтэй ийм гайхалтай хаадын гүрэн гэдгийг батлаа. Өнөөдөр Чингис хаан музейн тэр хүннүгийн эсхийн олдурын 80% нь одоо батлан ерөнхийлөгчийн санхүүжүүлж гаргасан тэр олдурууд байна шүү дээ. Манай археологч Эрдэнэбаатар ах, миний сайн ах найз маань одоо музейд байрлалцсан байна тий. Тэгээ ийм юмыг хүн хувьасаа санхүүжүүлж जैन те. Тэгээд одоо тэр майдрыг босгож जैन те. Дэлхийд хамгийн том майдрыг, дэлхийд хамгийн том Чингис хааны өшөө. Тэгээд энэ бүхэн бол ийм романтик хүн хийх ажил байхгүй юу? Жишээлбэл одоо гоё байдлаас харсан биш үү? Тийм байна. Яг хэлэнгүүт ч бодогдчих юм тийм байна. Цэрэн толгоноос нь тэгж хардаг байхгүй юу. Хэрвээ романтик биш бол улс төр дээрээс ингээ явахгүй. Би амар олон ингээд мөнгөний төлөө явдаг, албан тушаалын төлөө явдаг, нэр хүндийн төлөө явдаг. Би мэднэ. Хурш нэр хүнд гэдэг чинь хүний аюулгүй том хэрэгцээ юм байна. Амьд амьтны. Гэтэл тэр хідэн тэр маш их мөнгөтэй мөртлөө яаж ч мөнгө төлөө тэр нэр хүндийг олж авахаасаа өнгөрсөн ямар ч мөнгөөр худалдаж авч болдоггүй тийм юм бас байдгийн байна. Гэтэл ийм олон юмны төлөө хүмүүс ингээд тэр араас нь хөөцөлдөж яваад байдаг тий олж авч чаддгүй хүмүүс зөндөө шүү дээ. Гэтэл ингээд мөнгө олдохороо авилга аваад тэрийг гадаадад үл хөдлөх хөрөнгө болгож хувиргаж байна, байшин болгож хувиргаж байна тий. Онгоц авч байна, машины цуглуулга авч байна. Гэтэл тэр хүн олсон мөнгөө би дэлхийд хамгийн том Чингис хааны өшөө хийн. Би дэлхийн хамгийн том майдрыг босгоод бурхны шашинтнуудыг Монгол руу авчирдаг болгоомж гэдэг юм уу. Тэгээд ингээд тэр хэдэн мянган морьтны өшөө хэдэн зуучулээ те морьтны өшөө хийн минь гэд нөө Чингис хаан зөвцөлбөрт хийн гэд бас явж байсан шүү дээ. Одоо тэр нь ямар төвшөнд байгаа мэдэхгүй байна те. Цаашир бол ингээд ерөнхийлөгч хэрвээ дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол дахиад Монгол хүн сансарт нисэх гэж хэлсэн юм билээ шүү дээ. Цэрэн болохоор Монгол эмэгтэйг сансарт нисэх гэж бэлтжижсэн юм билээ. Тэгээд тэр мэдтэй олимпийн авраг төрүүлж जैन те. Үгүй эн чинь романтизм байхгүй юу? Би тэгээд гэхдээ яг хашир яг улс төр дээр яагаад ингэж би хувьсгал бол романтизм. Ер нь хувьсгалыг хийх ёстой. Хэрвээ энэ ард түмэн хувьсгал хийж чадгаа болжвол яах юм бэ? Тэгэл яваал өмхрөөл дуусна гэсэн үг шүү дээ. Өөрчлөгдөж, хувьсгаж те. Хувьсаж ингэж өөрчлөгдөж чадахгүй бол тэр ард түмэн мөнхөж дуусахын цондон байхгүй юу? Тэгээ би яг тийм өнцгөөс нь хашиг хувьсгал хийнэ гэж би гарч ирсэн. Тийм тэгээ хувьсгалыг бол хараахан хийж чадсангүй. Тэгээ үргэлжлүүлсэн бол хийх байсан юм уу би мэдэхгүй байна. Би хүрс хөрөнгөлөгч ч гэсэн хувьсгал хийгээсэ гэж бодож байсан. Найс нь яг одоо энэ улс төрийн лидерүүд цөөх юм да. Ардсан намынх ч цөөхөн байна, ардын намынх ч цөөхөн байна. Тодорхой хэмжээнд бас хой хүмүүсийн талаас ингээд бодож судалж үзэж байгаа байхгүй юу? Тэгээд би Батулга ерөнхийлөгчийг яагаад хүмүүс тийм хайртай тийм боллоо гэсэн хариултаа төдийлөн олж авч чадаагүйсэн. Сая бараг хариулчлаа шүү дээ. Нэр тийм. Энэ бол зөвхөн миний л үнс. Том юм бас зорж хийдэг романтик хүн биш үү тийм ээ. Тэг би бол тэгж л харсан. Тэгээд яг романтик мөртлөө ингээл тэрийг хийж чадахгүй сачин дутдаг хүмүүс зөндөө шүү дээ тий. Гэтэл одоо хашир чадaltaй байна. Тим юмдаа ингээд тим юмд мөнгө зарч ин. Би тэгээ бас хашир ингээд айгу уул уурхаатай гэж одоо би бол сонсоогүй мэдэхгүй байна. Тий. Миний хувьд л мэдэхгүй. Би тэр одоо мөнгө төгрөгийнхэн тухайд бол тийш мэдэхгүй шүү дээ. Би энэ томчуудын харилцаа яагаад МСС тэр хоёр эвлэршгүй зөрчилтэй энэ тийм нарийн ширийн юм бол би мэдэхгүй байхгүй юу. Одоо томчуудын тэр төвшний сэтгүүдээр одоо мөнгөний ертөнц рүү н орохоор бид нар ойлгохгүй шүү дээ. Угаасаа мэдэхгүй. Зүгээр миний хардаг үнцэг, миний өөрийн одоо харахыг хүсдэг үнцэг, миний өөрийн улс төрийг хардаг тэр хараагаараа харахаар надад л бол тэгж л харагдаж байгаа байхгүй юу? Энэ бол миний л үнцэг сонирхолтой. За үүнтэй адилхан нэгэн л хүн ярьсан одоо битээр ганц хүн ярьж болохгүй. Нөгөө талдаа жишээ татаад бас хоёлоо сонирхъя. Их сонирхолтой байгаа хүмүүст би бүр итгэлтэй. За ардын намаас нэлээд удаан хугацаанд ерөнхий сайд хийсэн оюун эрдэнэ. За насны үед залуу хөрсөх ерөнхийлөгчийг бол хоёлаа ярьсан учраас одоо оюун эрдэнэ ерөнхий сайдын үед ер нь Монголд юу хийж чадваа. Нэг системийн өөрчлөлт хийх гээд байна. Би амаргүй байна л гэж яваад байсан. Яг улс төрч судлаач хүний үед тэр залуу ер нь юу хийвэ? Авууштай юм, сөрөг юм.
Гэхдээ одоо би оюун эрднийг нөгөө систем юмаа бүтэн харж чадаагүй л болов гэж бодод байгаа. Чадаагүй болов. Тэгээ би ч эхлээд ингээд бодож байсан л да. Ашир ингээд нэг мэдсэн чи Монголын бүх баячуудыг зөвлөхөөр авцсан штэ. Чи санаж байгаа үстэй. Нямтаашир МСС-ийн од жаргал хийн хэмжүүлээ ингээл те. За манай ямар айхтар юм бэ? Одоо хашир юм хийх нь гэж би бодсон байхгүй юу? Тэгсэн чинь одоо юун дээр алдсан би сайн мэдэхгүй байгаа. Би одоо дарах сайд байх үед нь тийм ойрхон байсангүй л дээ. Тийм учраас би ашрыг ирүүлсэн. За манай дажгүй ажиллах юм байна гэж би бодсон. Тэгсэн чинь болоогүй. Ухаан удаг дээр очил нураад унтсан. Унсан шалтгаан бол ухаан удаг штэ. Ерөөсөө ухаан удаг. Тэрнээс үүш тэр чинь нэг хэдэн долларын цүнх мөнх ерөөсөө биш байхгүй биш. Зөвөр л ухаан удаг. Цүнх бол ард түмэнд хамгийн ойлгомжтой сэдв. Хамгийн ойлгомжтой кейс. Хамгийн дургууг нь хүргэн. Хамгийн дургууг нь хүргэн тий. Хамгийн зөв, хамгийн ойлгомжтой сэдвэнд барьж аваад бид нар ингээд нуцсан байхгүй юу. Ер нь бол ухаан удаг. Гэхдээ оюутлогоо дээр энэ төр бас гоё тууштай ирэмгийн энэ төр байж чадаагүй. Би зөвөр оюун эрднийг харахтаа асуудлаа яг бүрэн бүтэн олж харж чадаагүй байхаа л гэж боддог. Ер нь бас жоохон залуутсан байж магадгүй. Тийм залуутсан байх. Ер нь улс төрд бол одоо ингээ харахад хит залуу нас ч бас султал юм билээ шүү дээ. Султал. Одоо аюу хэцүү. Би ганцхан л жишээ ярэ. Улсын их хурлын гишүүн байсан. Бид нар ингээд 7 оронд айлчлууд энэ Япон, энэ Азийн орнууд, ялангуяа Хятад, Япон зүгээр л бид нар нэг 20 идтэй парламентын гишүү, 30 идтэй парламентын гишүү, 40 идтэй хүмүүсээ зүгээр энэ хүүхд шиг нэг байхгүй да зэрэн долгороо. Тэд нар чинь ингээл хамгийн залуу 60 гараал ингээл эхэлж байгаа шүү дээ. Айлуужаад тэгэл 70 амьдрал үтцсэн, туршлагацсан, хашир тэгэл үршээ тэд нар бүх юм ингээд яатсан. Тэгээд одоо төрөлөө үүрэг гүйцэтгэх юм үүрэгтэй юм хашир. Тэ чи боддоо тэр 70 идтэй хүн одоо 30 идтэй 20 ид баг ачцсан шиг хүнтэй ярих гэдэг байхгүй юу? Зүгээр л ингээл яриа нийлэхгүй, төвшин нийлэхгүй, характер нийлэхгүй. Зүгээр тэр нэг төр гэдэг юмд нь л ирэхвш ингээл нэг төвшин яаж байгаа болохоос яг үнэндээ ойлголцох, нөхөрлөх, асуудал ярилцах, хувийн харилцаа үүсгэж байдаг юм уу юм гоё те. Маш олон асуудлыг улс төрчдийн тий өөрийнх нь одоо хувь улс төрчийн айгүй гоё ингүүн сайхан харилцаа, нөхөрлөл тэр бол лобби гэсэн үг шүү дээ. Энд чинь өөр ойлголт улс төр дипломатын хувьд их өөр ойлголт. Ийм юмар их олон юм их шийддэг. Тийм юм бол зүгээр хаалттай. Зүгээр л очихоор тэр нэг юм үзээгүй одоо өмнөх айлчлалуудаа судалсан ч байдаг юм уу мэд хайлтгуулт хам хум одоо болсон л байдаг вэлгүй бодвол те. Тэгэхэд ингээд нэг зүгээр л нэг төвшөнд ингээд очиж чаддаг. Ийм зэрэгцэх боломжгүй. Нэг тэр төвшөнлөө дөхөж чаддаг байхгүй. Хит залуу хүмүүс чинь. Тэр бол аюул төвхтэй шүү дээ. Бас төвхтэй. Өндрөөрөө илүү өндөр байж болно, тэр намхан байж болно. Тэгвэл улс төрийн төвшөнд зүгээр дөхөж очих, гойртож очих. Гэр бүл зохиогоогүй хүмүүс тэр тухай ойлголт Азад байхгүй шүү дээ. Хятадд, Японд те. Тэр чинь аюу хэцүү байхгүй юу? Тэгэхээр энэ мэтчлэнгийн юмнаас одоо манай гадаад харилцаанд ч гэсэн сэв суудаг, хин нэгнийгээ хид үгүйсгдэг. Монгол улсын одоо нэг 2010-ад он хүртэл Монгол улс нэг л юмн дээр нэг чамбай байсан. Тэр нь бол гадаад харилцаанд нэгдмэл байр суурьтай байна гэдэг. Одоо тэр задарсан шүү. Байхгүй задарсан тийм. Гэхдээ хүмүүс энэ үнэлтийг бол өнгөлн давталтаар одоо маш их яачлаа л да. Ойлгомжгүй болгоод ирээд сая одоо шүү дээ үнэхээр санаадмаар. Одоо жишээлбэл Оростой харилцаагаа энгийн сайхан авч явах ёстой шүү дээ. Орос бол дэлхийн том гүрэн хүчрхэг гүрэн. Тэгээ өнөөдөр дайн хийж гэн хүнд байна. Бид нар олон жил нөхрөлсөн сайн муу түүхтэй бидний хооронд те. Уярч ярих сайхан түүхүүд бидэнд тусалж исэн юм би те. Бид нар сайхан харилцаа зүнд биендээ харилцан тусалж исэн юм бид нарт их олон урт удаан жилийн түүхтэй. Гэтэл энэ хөршөөгөө төрийн төвшөнд өөрөө үүсгдэг болсон. Энийг ерөөсөө огт мэдхгүй энэ харилцааг мэдхгүй ойлгохгүй хүмүүс орж ирээд одоо жишээлбэл сая Эрдэнэт гэдэг бол Оросуудын босгосон хот ямар гоё хот ямар гоё үйлдвэр юу вэ 11.8 тэрбум долларын их хөртэй байсан. Гэхдээ тэр нь 98% нөвчнгөө болгоцсон шүү дээ. Ингээд энэ бүхэн бол бэлэг болж үлдсэн тий. Тэгээ одоо ийм хүчтэй ийм том хөршөө Орос улс дэлхийн нөлөө бүхийг гүрэн ийм том ийм хүчтэй хөршөө бол бид нар одоо муугаар хэлбэ ашиглах гэж одоо их муухагаар
янз бүрийн асуудалтай ашиглах юм боломж бололцоо биднэрт байгаа. За бидний харилцаа 30 хэдэн жил 90 оноос хойш маш их хүндэрсэн тий. Тэгвэл энэ харилцааг эрүүлэх, зөв болгох, дахин найрсаг хүршин зөв сайхан андлал, сайн нөхрийн ийм юм яах одоо эргэн сэргээх тий харилцан бие биедээ туслах ийм боломж бололцоо хоёр талаас хоёулангаас л хайх хэрэгтэй. Айл ал талдаа энэ жоохон дутагдaltaй байна л гэж би хардаг. Тэгээ эн чинь юу гэхээр төрийн залгамж халаа нөгөө хит залуу хүмүүс, тохиолдлын хүмүүс төрд орж ирээл ингээл тий. Тэгээ тэр залгамж халаа алдагдчихээн. Энэ болгонд нөгөө үнц нь алдагдаад бас тий ингээд хүн дээрх юм шалтгаанууд болоод идэх юм болов уу гэж найз нь боддгийн. Ардчилсан намаас хүн дээрх холдох болсон шалтгаан юу вэ? Яг хамгийн том шалтгаан гэх юм бол би ерөөсөө нөгөө үзэл санаа нийлэхгүй болсон. Тийм учраас энэ хамгийн үндсэн шалтгаан бол энэ мөн. Тэгвэл яг над руу нэг ярьсан юм аа. Би ерөнхийдөө арчилсан намтаа одоо ингээд талхам нийлэхгүй юм болоод байна да гэдэг ингээд дотроо бодолтой явуулсан. Гэхдээ улсын их хурлын гишүүн болох бол мэдээж чухал шүү дээ. Чухал яагаад гэвэл тэнд байж ээж улсын их хурлын гишүүн чинь тэр нэг конопороо маш олон асуудлыг шийдүүлж чадах бөгөөд бас шийдвэхгүй чадна буруу юмыг. Гэх мэтчлэнгийн ийм асуудлууд байгаа. Тэгээд 20 онд арчилсан намааг нэр дэвшүүлэхгүй гэхэд нь би тэг яг сүлдээ эрдэнэ дарга одоо уян гамын дэвшээчээ гэдэг ингээд дэвшүүлсэн. Тэгээ би очоод арчилсан намаасаа дэвшсэн боловч 100 сая төгрөг тухайн үед нэгчлээс нэр дэвшигчдээсэн. 100 сая нөгч чадахгүйгээ 100 сая надаас авахгүй дэвшүүлсэн боловч за тэр дүүрэг дээр очихоор хэдэн 100 саяыг чамаас нэгсэн юм ангалдсан хэдэн 100 амнууд байгаа. Чи тэр ангал руу мөнгө хийхгүй л бол чи ерөөсөө ямар шанс байхгүй. Тэгээ би чинь тэр 20 оны сонгуулиар бол ерөөсөө мөнгө хайжгүйгээл тийшээ чихэл ерөөсөө мөнгө олоод ирээд хийн чимээнд сонсогдохгүй шүү дээ. Унж байгаа чимээд сонсохгүй заяа. Гол нөгөө зорилго өрсөлдөөн байхгүй сонгол юун тойрог дээр очих хүнтэй уулзах зүрхсээ мөнгө хаагаад авчирчихэл ингээл нэг мэдсэн сонгуул дууссан. Тэгээ би амтан үнээс босгож ирсэн тэр их мөнгөний тайланч байхгүй шүү дээ зэрэг болохоор. Миний мөнгө юун зарсан ямар сони юм бэ? Хүний мөнгөийг зарцуулсан тайлан багсан. Арчилсан нам ийм заа. Үгүй бүх нам ийм байх л та. Би мэдэхгүй. Би арчилсан намаас өөр намд ямар юм ингэжсэн биш. Ийм. Түүний дараах нь над руу нэг залуу ярьсан юм аа. Viber-аар 99.1-тэй нэг дугаараас би одоо буцаад тэр залууг олдоггүй. Тэр залуу юу гэж ярьсан бэхээр унгаагч таны юмнуудыг уншлаа, ном ч уншлаа. Ер нь энэ үндэсний үзэлгээ таны яриад байгаа юм чи ямар чухал юм бэ? Нэг уулзъя гэд. Тэгээд тэр залуу дахиж яриаг алга болчлоо. Би бол юу гэж бодож ирсэн бэхээр за нэгэнд сонгуульд ялагдлаа. За ингээд яста орон нутг дээр очихоор аим шиг юм байна. Би эзэж тагч тойрог дэвшгүй юм байна. Арчилсан намаас бол гэдгийг би ойлгоод за тэгээд яах вэ гэсэн чинь тэр залууг ирэхээр нь яри уулзъя. Ер нь хоёр хүнтэй чамаагүй бүлэг фракц үүсгэе. Арчилсан нам дотор үндэсний фракц үүсгээд явъя. Энэ үндэсний үзэл санааг сурталчлаа. Үндэсний үзэл санааг ер нь арчилсан үзэл санаатай холж ээж тий дан либерализм явахгүй. Бид нар арчилсан намын үндэсний үзэл санаа чиг баримтал ямар байх юм бэ гэдэг ийм юм дээр ажиллаад ингээд нэг фракц үүсгээд энийгээ ингээд амьлуулахын төлөө явбал энэ ер нь зүгээр юм байна гэд ингээд бодоо явсан. Нөгөө залуу манч над руу эргэж холбогдсонгүй. Тэгээд ингээд би яасан л та. Тэгээ 24 оны сонгуулиар бол үнэхээр одоо нуруугаараа далаараа цэвэр тавилсан. Тэгээд би арчилсан намын дарга тухайн үеийн дарга ган төмөрт арчилсан намаас гарсан өргөдлөө өгөхдөө би арчилсан намын хаалгыг одоо үүр таасан. Тэгэхээр дахиж одоо ишээ эргэж боцох ч юм уу ямар нэгэн сэтгэл хоёр дахь асуудал байхгүй. Тэгэхээр одоо миний улс төрийн амьдрал чих шугам бол би ч өөрөө хувьсгал ярьдаг хүн. Тийм учраас одоо тэрийг хэрэгжүүлэх ямар боломж байна тэр бүхнээр л явна. Надад илүү гудамжин ч илүү зөгтөх юм шиг байна дөө ер нь. Тий. За одоо ерөнхийлөгчтэйг бол холбоод бас асуунда нэг ард түмний нэг шагналаар болж өгөх юм аа. Энэ одоо энэ зарим хүмүүс ингэж хүмжлээд байгаа одоо соц нийгмийн үеийн одоо технологи тий хүн хөдөлмөрлөж одоо ажилласныгаа төлөө ийм шагнал авах ёсгүй ч гэдэг нэг ийм талын шүмжлийн шагнал дээр ер нь ямар хөө байв. Тэгээ би бас нэг ийм яриа сонсохгүй одоо энэ жил чинь ерөнхийлөгч маш олон улсын хурлын гишүүдийг шагналчлаа штэ. Тэгээ бас уянгаа гэж эмхтэйг бас шагнах бас тийм талын яриа чигт хэлсэд авсан тэр үнэн үү?
тий нөгөө нэг тий шагналаас татгалцсан гэдэг нэг тийм юу явсан тий тэгсэн би татгалцсан. Тэгтээ одоо юу гэдгийг энэ би биш штэ. Яг үннийг хэлэхэд зэрнэлгаараа би төрөө доош нь хийж байгаа даа биш. Ерөнхийлөгчийг хүндлэхгүй байгаа даа биш те. Өшөө бусад шагнал авсан хүмүүсийг бас хүндлэхгүй өөр төвшөнд тавьж байгаа даа ерөөсөө биш. Яа гэвэл найзан төрөө ярьлаа. Чи мэдж байгаа. Би ч хувьсгал ярьдаг хүн шүү дээ. Хувьсгал ярьдаг хүн. Тийм учраас би хувьсгал хийн, энэ нийгмийг өөрчилнө, энэ системийг өөрчилнө гэж бодож байгаа хүн байхгүй юу би. Тийм учраас энэ системийн шагналыг авахгүй л гэсэн. Ердөөл энэ. Түүнээс одоо өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би өөрийгөө авах ёсгүй хүн ч гэж бодож байгаа юм уу? Эсвэл авах ёстой хүн ч гэж бодож байгаа юм уу? Эсвэл энэ тэр хүнээс авахгүй, тэр энэтэй зэрэгцэж авахгүй, тэр авцсан байхад би авч доошоо орохгүй ч гэдэг юм уу? Эсвэл тийм юм юусоо байхгүй. Зүгээр л би систем өөрчлөх гэж байгаа хүн системийн шагнал аваад явах юм бэ л гэсэн. Тийм шалтгаантай. Өөр нууц шагналын үед ямар шагнал санал болов уу? Шагнал яах вэ? Зүгээр сэтгүүлчд бол соёлын гавьтал болдог л доо. Тэгээ би нөгөө бодохдоо бас заримдаа тэгж боддөг шүү дээ. Яг бүх ерөнхийлөгчийн шагналыг гамгуу тараалаа, хавтгаарууллаа гэдэг нь шүүмжилдэг л дээ. Гэхдээ манай хөрс ерөнхийлөгчийн үед бол онцгой байна тийм үү? Тэгээ би бол юу гэж боддог вэ гэхээр ерөөсөө энэ хөрс ерөнхийлөгчийн нийгэм рүү адраад байгаа юм биш байгаа. Та нар яасан шагнал дуртай? Одоо чи би ерөнхийлөгчийн таман газар байсан. Маш хэцүү шүү дээ. За шагналын тасгийнхан бол зүгээр л тэр үеэр байхгүй болдог. Тэд нар шүн ирж ажилт юм шиг байгаа. Өрөө мөрөд өвчж чаад би тэгж ойлгосон. Өдөр бол тэд нар өрөөндөө байдаг байхгүй юу? Ерөнхийлөгчтэй ойрхон бүх хүний утас тасралтгүй. Яагаад гэвэл шагнал гуйсан монголчууд бол битүү. За шагналынхны өрөөнд орохоор одоо тэд нар цаасны араас харагдахгүй шүү дээ. Тийм байдаг байхгүй юу? Тэгэхээр би одоо ингээд би тэрийг нүдэрээ харчаад энэ ямар их шагнал дуртай юм бэ? Гүйрс энэ байдаг бол эдгээр бүгдийг тараагаад энэ өгчөө тэгээ болиул яасан. Бараг тэр утгаараа өгсөн гэж сайхнаар бодож байна. Ерөөсөө ингэ бодохдоо та нар хүсээд байгаа юм уу? Май тэгвэл. Ингээ бүгдээрээ аав гэж адраад байгаа юм биш байгаа. Бараг ингэж тэрүүгээрээ хариулт өгöd байгаа юм уу? Хайшаа юм бараг тэгж бодогдмоор. Тэгж өгж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ дунд ингээл яг оновчгүй шагнал бол маш хэцүү л дээ. Тэр бол нийгэмд их буруу жишээ тогтоодог. Өөрөөр хэлбэл онсон шагнал тэнд дунд байгаа шүү дээ. Онсон шагнал байгаа. Тэрийгэ бүр гутааж доромжилж орхидог байхгүй. Тэгэхээр тэрийгээ бол төрийн тэргүүн мэдж байгаа байх гэж би боддог. Тэгтээ нийгэм рүү ингээд бүр адраад бүр та нар хүсээд ивэл майл даа гэд ингээд хаяа цацаад байгаа юм шиг заримдаа надад санагддаг байхгүй юу? Тийм ч хийж магадгүй, үгүй ч хийж магадгүй л дээ. Зүгээр л би тэгж бодсон. Тэр сайхан талаас нь бодсон байх. Тийм үү? Тийм бэ. Манай уянгач бас нэлээ эерэг хүн байх шүү. Одоо тэгээ олон жил улс төр чанагдсан хүн дээ. За би энэ цаг нь болохоор гэдэг номыг уянгаагийнхаа номын өргөөнд очиж 21 оны 6 дугаар сарын 18-ны өдөр авч ирсэн юм бэ. Нэрхэм хүндэт цэрэн долгоор хаширдан нартаа гэд манай нөхрийн нэр байхгүй. Дорсхов гэд. Тэгээ энэ номыг би бас ширээнийхээ ном болгож уншдаг юм. Тэгээд яаж одоо цагийн бүх юмыг өстой ванга шиг хэлжсэн, бичижсэн байгаа байхгүй юу? Одоо улс төрийн нөхцөл байдал яах юм? Нийгэм яах юм? Энэ олигархууд яах юм те? Энэ сайхан номыг ингэж бүтээж үлдээс энэ ингээд нэг сонирхолтой бас яаж энэ 15 6 жилийн дараах юм олж харж ирсэн. Тэр үед гишүүн байхдаа л маш эренгийн ингэж хэлжсэн байна л да. Тэгэд энэ талаасаа үзэгчдэд бас сонирхуулаад одоо яаж ингэж олж харж ирсэн бэ л гэдгийг гайхаад байгаа байхгүй юу? Үгүй тэгээд л одоо яг улс төрт ч нөгөө нэг жоохон бүхэлдшилж харах юм бол юмнууд их ойлгомжтой л доо. Ойлгомжтой. Ер нь буруу замаар явж гин үү? Очоо хаашаа тулах гэж байна? Энэ шийдвэр зөв буруу юу гэдэг чинь их тийм хитрхийн нарийн зөргөөр ингээ хараад ах юм бол олон юм харагдахгүй л дээ тий. Хитрхийн мэрэгжлийн хараагаар ч юм уу эсвэл хитрхийн одоо яг тухайн жилийн би одоо энэ жил үлсэж өгөхгүй байх хэвээр энэ жил тэх ёстой ч юм уу манай төрчөндөд харамсалтай тэгж ажиллаад байна л да энэ жилийн төсөв энэ жилийн үуч гэдэг юм уу нэг жоохон 50 харах юм бол бүх юм их ойлгомжтой байдаг штэ ер нь л тийм штэ тий. Тэгэхээр тэр утгаараа бол нэг амар мэрэг төлөвч вангаач биш тэгж харахаар системчилж ингэж том зургаар нь харахаар бол юмнууд их ойлгомжтой байдаг.
ойлгомжтой. Тэгээд энэ уг нь цаг нь болохоор ихээр энэ нэр нь хүмүүс хизээ цаг нь болох юм бэ гэдээ уншааг хүмүүс асууад байдаг. Цаг нь болохоор гэдэг бол хамгийн ихний өгүүлбэр нь унших. Энэ бол хамгийн миний дургүй үг байхгүй юу? Цаг нь болохоор гэд ингээд хүмүүс дандаа хоошлуулдаг тий. Гэтэл тэр цаг чинь хизээ юм бэ? Одоо бол ингээд бүх юм цаг хугацаанд болно л доо. Тэгвэл энэ юмыг харсан, эрсдэл хийх чадвартай ийм хүмүүс тэр цаг хугацааг дандаа тэр хүнээр урагшилж байдаг бас. Тэгэхээр тийм хүчин, тийм хүн нь тийм одоо Данкогийн Данко шиг тий зүрхээ гаргаад бусдыгаа гэрэлтүүлдэг Данко шиг цаг хугацаагаа мэдэрсэн тийм байх ёстой. Тэгээд ч одоо улс төрч ямарваа нэгэн асуудлыг цаг нь болохоор гэж хүлээхгүйгээр яг цагт нь хэлж байгаа чи. Яг тэр цагтаа чи ганцаардж иж магадгүй, чамаагүй ойлгохгүй иж магадгүй, шоолж иж, доромжилж иж магадгүй. Тэгтэл цагт нь юмаа хэлэхээр тэр цагтаа хэлсэн үг л одоо үнцэнтэй л гэдэг ийм л санааг, цагтаа хийсэн үйл, цагтаа хэлсэн үг ямар ч эрсдэл хүлээсэн бай хамаагүй. Тэр бол улс төрчийн хувьд үнцэнтэй байдгиймаа гэдэг санааг л уг нь гаргасан тийм үг л дээ. Тэгээд би болвол ямар ч харамсалгүйгээр хэдийгээр дахин сонгогдоогүй тий ямар ч улс төрийн карьер одоо юу гэдгийг 16 оноос хойш бол ингээд байхгүй тий одоо гудамжинд гэж хэлээ л да. Одоо нийтлэг хэллэгээр бол гудамжинд гээ те. Бага хүний хувьд бол би ерөөсөө харамсдаггүй. Яагаад гэвэл би хэлий гэсэн юм а цагт нь хэлсэн. Хий гэсэн үлээ цагт нь хийжсэн. Дубайн гэрээг байгуулсан энэ буруу шүү. Хожим бид нар арбитрийн шүүхтэр Монгол улс очиход энийг чинь буруу гэд Монголын парламент энэ засгийн газараа огцруулж ирсэн байх штэ гэд биднэрт эерэг кейс болж үлднэ. Тийм учраас энийг огцруулад өгөөч гэж би тухайн үед сайхан бэлгийн засгийн газар огцруулах асуудлыг санаачилж өргөн барьж ирсэн. Энэ бол миний цагт нь хийсэн үйл. Тухайн үед мэдээж арчилсан нам дэмжихгүй байсан, дэмжээчгүй, ерөнхийлөгч дэмжихгүй байсан, дэмжээгүй. Амжилтанд хүрээгүй боловч би цагт нь үйлээ хийсэн. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн захиагийн элбэг доржийг огцруулах ёстой гэж ганцаараа ганц хүний суулт хийжсэн. Их хурлын гишүүн байхдаа асуудал тавьж исэн. Хинч намайг тухайн үед дэмжээгүй, зориг нь хүрээгүй. Тэгтээ би хийж чадсан. Яагаад гэвэл энэ би цагт нь хийж чадсан гэж бодож байгаа. Би тэр хэлэх ёстой үгнүүдээ цагт нь хэлсэн. Тий. 10 жилийн дараа, 20 жилийн дараа зөв байжээ, зөв юм ярьжээ гэж ойлгож байгаа ч гэсэн миний хувьд бол харамсах юм байхгүй. Тэгэхээр юу гэдгийг миний хувьд одоо нэг улс төрийн карьер нь одоо нэг тийм албан тушаал машаал бол ерөөсөө биш л дээ. Тэгээд цагт нь үгээ хэлэх, цагт нь үйлээ хийх, цагт нь юмаа хийсэн байхад бол тэгэл бас л нэг хариуцлагын асуудал шүү дээ. Тухайн цаг үе шийдвэрлэх юм цагийн ямиг цагт нь хэлжээж засгаад тэмцээд байгаа шүү дээ. Тухайн үед нь юу ч яриаг мөртлөө тэр үед одоо тийх байсан, ингэх байсан, би тэгжсэн, би тийм дарга байсан. Тэгтээ тэгж яриад яах юм. Одоо бид нар оюутлахын хэлцээр тэр зөндөө олон тийм хүн тэгж ярихыг сонслоо шүү дээ. Тэр чинь маш үнцэнгүй байгаа байхгүй юу. 36 жил гэдэг бол хүний амьдралын үед маш урт хугацаа. Тэгээ ардчлал ялаад 36 жил болоод монголчууд сайн сайхан болно гэсэн харамсалтай тэгсэнгүү тэгээд эргээд яг энэ цаг хугацаанд биднийг манлайлж лидерлж авч явж исэн хүмүүсийг ингээд нэр цохоод бичгээр маш цөөхөн байна. За энэний нэг нь одоо номтой шадар сайт хийж байна. Улсын хурлын гишүүн байхдаа өөрөө бас асуудлыг маш хурцаар тавьж номтой хэрэг шүүмжилж ийсэн. Одоо юм сайхан болоод бас тэр үеийн бичлэгүүд ирээл болол яваад байна л тоолны донд. Харамсалтай тэр үед хэн ч хүлээж аваагүй. Гэхдээ энэ хүн өнөөдөр шадар сайт хийгээ те асуудлыг шүүмжилж ийсэн уянгаа маань өөр төвшөнд байж байна л да. Тэгээд бид нар одоо ингээд нэг тэмцсний үр дүн байхгүй байгаадаагийн гол шалтгаан олуулаа байхгүй байгаа л учир тийм үү? Яг тэрийг одоо юу гэж харж байна одоо? Шүүмжлэх үн цэнэг бол үлдчихүү яа? Үгүй л дээ. Яг нөгөө систем өөрөө номтой хоёрын систем явж байгаа байхгүй. Тийм учраас тэр бол нэг гайхаж яах юм бас биш. Гэхдээ буруу систем нөгөө дугуй өөрөө эргэж байгаа. Тэр чинь өөрөө өөрийнхөө ямиг үйлдвэрлэл ингэ явж байгаа. Өнөөдөр энэ дугуйг хэн эргүүлж байгаа номтой хоёр шиг болыг харахууд одоо Монголын хамаг баялаг ордыг байгалийн баялагийг өрийн барьцаанд тавьсан гадны банкнуудын өрөнд идэгдсэн ийм одоо манай олигарх сүлжээ схем бол явж штэ өнөөдөр. Тийм учраас номтой хоёр өнөөдөр төрд байгаа нь гайхмаар зүйл бол биш. Би номтой хоёрыг их нэг сүрхий төрд байх ёстой хүн ч гэж бас үздэггүй л дээ.
Хашир болвол хэрвээ одоо ийм төр хатуу шалгуураар сонгодог тэгээд ийм хатуу системд байсан бол төрийн тухай бодох ч сөхөөгүй ийм олон хүн өнөөдөр төрд байгаагийн нэг нь л Номтой хоёр. Номтой хоёрын гэр бүлийг өнөөдөр яг хэвтэ ингээд үндэсний бүтээн байгуулагч юу ч гэдгийг ингээд хүмүүс нөгөө талынхан бас ингээд нэрлэдэг. Монголын стратегийн ордын хоёрын нэг гэр бүл дангаараа эзэмшиж байгаа гэр бүл гэдэг бол одоо асар их мөнгөтэй тий. Номтой хоёрын машины цуглуулга, Номтой хоёр бид нар бензинд очирлж явахад Номтой хоёр нисдэг тэргээр амралтанд очиж зугаалдаг тий. Энэ чинь нэг энэ өөр төвшний юм. Энэ бол төрийн төвшин бол биш. тий. Төрийн төвшин биш гэж би үздэг тий. Тэгэхээр энэ систем байгаа цагт Номтой хоёр шиг хүмүүс байх л болно тий. Гэхдээ би бол Номтой хоёрын дайсан гэж бас өөрийгөө үздэггүй. Дайсан гэж үздэггүй. Хэрв Номтой хоёр ч юм уу, МСС-ийн од жаргал ч юм уу, хин нэгэн энэ системийг бүрэн ухамсарлаад Монгол улс яг мухар нөхрөөгөө яг толгойгоо шаачаад энэ баларлаа шүү гэж ойлгоод энээс яаж гарах вэ? Хин энээс гаргах вэ? Би хинтэй хамтрах вэ гэд нөө шинтлэр шиг те магадгүй хин нэгэ ухамсарлаад те манай олигархуудын хин нэгэ ухамсарлаад хамтрий те Монголын нийгмийг өөрчлөе. Чамд ямар санаа байгаа юм те хамтрий гэх юм бол би бас тэр хүмүүстэй хамтрахад бэлэн тийм хүн байхгүй юу. Тэг би бол хин нэгнийг үзэн ядагч бол ерөөсөө биш. Би зүгээр л мөнгөтэй үнийг үзэн ядагч бас биш. Намайг их буруугаар ойлгож тайлбарладаг. Магадгүй тэгж ойлгохыг хүсдэг, бусдад ойлгуулахыг хүсдэг тийм одоо хүмүүс байхыг үгүйсэхгүй. Гэхдээ миний ярьдаг тэр хүмүүсийн шүүмжилдэг хүмүүсийн хинэн ч миний дайсан биш. Уг нь мөн чанартай бол би чинь тэгж хүн үзэн яддаг, хүнтэй дайсагдаг хүн биш байхгүй юу. Би чинь яг системтэй бол үзэж байгаа юм. Системтэй үзээд байгаа юм. Тэгэхээр тэр систем донд чи яг хүн таарах юм л да. Би чи их залуугасаа сэтгүүлч байсан. Дүнгэж 20 эдтэй тэгээд инх баяр даргыг тухайд ерөнхий сайд байхтан шүүмжлэл ингэж одоо гарч ирж байлаа шүү дээ. Зоригтойч байлаа, юу ч байлаа. Яг систем гэдгийг ерөнхийд нь бол ойлгодог, мэддэг, улс төрийн сонин, Монгол таймс сонинд бичдэгч байсан. Тэгээ одоо бол илүү тийм ингэж ярьсаар байгаад ингэ систем ярьж байгаад ингэ олон хүн өөртөө би ч ер нь улс төрд байхдаа зөвхөн дайсан үйлдвэрсэн хүн шүү дээ. Улс төрөөс надад найз нөхөдөх юм бол их ховорхон үлдсэн. Тийм манай боловчлон байна. Даасур маань гэдэг юм ингээд нэг цаг дарагч гэдэг маш цөөхөн үлдсэн. Ер нь хуруу дараад ингээд нэг 5% багтахгүй юу юм хүм байгаа. Бас байсан шүү дээ. Ялангуяа арчилсан намынхан танаа намынхан. Уг нь би ерөөсөө дайсагнаагүй. Арчилсан намд хамгийн одоо хоор гай болсон тэр хүмүүсийн эсрэг бас үзсэн. Тэгээ манай хүн тэгдгийн миний өгшин арчилсан намтаа жоохон алхам зөрчлөө. Сөрөг хүчин байхад нь чи парламентд байсан бол ёстой жинхэнэ гоё байхгүй юу. Даанч ирэх барьж байхад нь чи сөрөг хүчний дүр тоглоод алхам зөрчлөө гэж ингэж намайг дүгнэдгийн тий. Гэхдээ тийм биш. Тэр бол нэг л хүчин зүйл мөн байх. Гэхдээ үнэн чанартай үзэлснаа зарчим нийлэхгүй бол холдсон дээр л тий. Тэгээ би жоохон орой алдсан байж магадгүй. За 27-28 оны сонгуул хаяанд ирсэн. Одоо аль үжээ хүмүүсийн PR эхэлсэн явж ин л да. Тэгээд нөгөө үндсэн хоёр нам ардын намаас гэхэд аль бид нар ч ингээд нөгөө нэр мэрээд тодтогоод хиний төлөө саналаа хүүгээл иргэдийн дунд ч баг лайк юу авах гал үзээд тах шиг байна. Нэрсэн ч тодорхой энэ зандан шатар бямд цагт баццэг гадар тэргийн сайд ч гэдэг юм уу тий. За арчсан намаас цагт гэрэл дарга нь өөрөө манай намын дарга штэ. За тэгээд гантөмөр дарга. За цаашлаад тэгээд одоо уулын боломжтой уналтууийг дарга байгаад тах шиг юм гişүн. Зэнк болт нь бол болцсон ч гэдэм ингээд нэг юм тодорхой юмнууд явж байна. За босод эвслээс бас ингээд ганц нэг хүмүүс одоо тэр тордон гамболт молт гэл өөрийгөө илэрхийлэл нь л та одоо би ингээд ерөнхийлөгч гэдэг бол маш их нөлөөтэй хүн. Өөрчлөлтийг бол хийж болох юм а ч гэдэг юм янз бүрийн өөрс технологик асуудал дэвшүүлээд байна. Тэгээ биднэрт нэг юм сонголт ирээд байгаа байхгүй. Одоо энэ нийтээс чинь нэг нь тодорхой шүү дээ энэ төр засаг барьж байгаа 5 намаас чинь. Тэгээд одоо 60 чаван зурлахаар нэг дөрвөлнө хичээр одоо их хэцүү л нөгөө системийн чинь нуралт уналт чи ирэхгүй ингээл үргэлжлээд тах одоо яах вэ? Дахиад нөгөө систем яриа шүү дээ хөө. Системтхийн үйлчилж чадах юм.
гэдэг байхгүй юу. Тэр хүн л ерөнхийлөгч болно шүү дээ. Энэ бол нэг тийм аймаар олон үл мэдэгдэгчтэй хэцүү бодлого биш байхгүй юу. Нэг хүний нэр хэлсэнгөө Баяр цогт маш их амбицтай үзэж байгаа. Баяр цогт Ардчилсан намын 3-400 хүнийг бол зүгээр л мөнгө тараа хөдөлтөд авцсан гэж одоо би олон алчслан мөн сонссон. Тэ. Тэгэхээр Баяр цогт бол бэлтгэлээ хийж байгаа. За баг гарах. Та нар яаж эсэргүүцэд нэмэргүй ах Монголын ард түмэн. Яа гэвэл эн чин систем зэрэн доороо Баяр цогч хүн гардаг дараагийн одоо Сүв Батболдыг шоронд хийхгүй байх. За юу Монголын худалдаад идсэн Сүв Батболдыг шоронд хийхгүй байх. Түүний гадаад дахь хөрөнгүүдийг хөндөхгүй байх. Рио Тинтогийн энэ лойврыг хэвээр нь үргэлжлүүлэх, түүнийг хамгаалах, ухаан удгийг булааж авахгүй байх. Ийм хүн л энэ системд гарч ирнэ шүү дээ. Тийм хүн л үргэлжлүүлнэ. Тийм хүн хийм бэ л байхгүй юу? Тийм хүн бол Баяр цогт. Тэр Монголын ард түмэн юу хүсэж байгаа нь энэ системд падгүй. Яах юм бэ гэвэл яг хөө тэгтээ би гордож байгаа нь хэрвээ одоо эднэр бол тэгж тооцож байгаа. Бүтэн тэгж тооцсон. Баяр цогт дэвших юм бол харин тэр нь жинхэнэ нөгөө хувьсгал өрнөх шалтгаан нэг тийм жижигхэн одоо ч ингээд түүмэр асахад бэлэн байгаа л байна тий. Тэр нэг цучлал нь юу вэ? Цучлыг юу өгөх вэ гэдэг байгаа юм. Магадгүй тэр нь хэрвээ Баяр цогт нэр дэвших юм бол тэр нь өөрчлөх цучлал болчих юм биш байгаа. Энэ тэнд нэг юм болохоор энэ арай юм цучлал болчих юм биш байгаа. Нийгэм өөрчлөх. Нөгөө хувьсгалын маань цучлал энэ байх юм биш байгаа гэсэн ийм горилгоор л би харж байгаа юм. Тийм горилгоор Баяр цогт нэр дэвшүүл бас үнэхээр хувьсгал нэмэлт нийгэм өөрчлөх тийм ард түмнийг сэрэх, босгох, нэгтгэх шалтгаан цучлал болох юм болвол бас зүгээр. Хүшээ энэ оюутны ерөнхий сайд чинь нөө ажлын хүртнийхэд дараа нэг ярилцлага хийсэн шүү дээ. Тэн дээр одоо энэ гинсек болоогүй багт нь Баяр цогтыг тэгээдсэн шүү дээ. Баяр цогт одоо Арслан намд итгэвч нь Баяр цогт бүр ерөнхийлөгч болно гэд зурагдсан наадах чинь ингээд ярьсан тий. Гэтэл одоо ингээд Арслан намд бүр нөлөө бүхий болоод ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал авцсан. Нэрийн энэ ерөнхийлөгч нэр дэвшүүл одоо бас аюултай болох юм байна. Тэгээ дэвшүүлэх процесс бол ер нь бид нар ч ингээд адилхан одоо улс төрд явцсан одоо бас анхан шатны бүх юмаа мэдж байгаа хүмүүсийн хувьд тэр нөхрийг одоо хэн ерөнхийлөгч нэр дэвшиг эрхийг өгөх юм бэ гэхээр Ардчилсан намын бүх 200-300 мянган гишүүн биш. Ердөө нэг үндэсний бодлогын орооны гишүүд таахгүй. Харин тийм болгоод өрмөө өөрчлөлт. Тэр үндэсний бодлогын орооны гишүүд чинь сая өөрийн сонгоход л одоо мөнгөөр бас худалдагдсан гэдэг ийм яриа байгаа шүү дээ. Тэгээд дахиад тэд нар тийм алхам ивэл ард түмэн бол уучлаарай л гэж Ардчилсан намыг бүр арчаа ичих юм шүү. Ардчилсан намын гишүүд дундаас одоо нөгөө марафон хийдэг нөгөө өртөг зардалтай тий. Одоо ерөнхийлөгчийн дэвшин гэдгийг гишүүдээс сонгодог тэр хувилбарыг байхгүй болгоод өвбөхийн дээр авчирсан хөрийг нь хомдсон байна. Тэгээ тэрийг бол зөөр худалдаж авах юу ч биш Баяр цогтод. Юу ч биш тий. Тэгэхээр нэр дэвших тийм өргөн шанс боломж байгаа. Баяр цогт нэр дэвшээ гараад ирэх юм бол хүү хаа пүү па гэмээр гайхамшигтай юм бол биш. Ардчилсан намын хувьд тий. Тэгээ яг хөө тэр нэг Ардчилсан нам яах нь бол нэг тийм чухал бол биш. Би зүгээр нийгэм өөрчлөх цочил байвал бас болж ийн гэж бодож байгаа. Тий. Тэгээ тэрийг одоо Монголын ард түмэн эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой байгаа шүү дээ. Тэр мэдрэхгүй тэр төвшөндөө байгаа байхгүй. Тэгэхээр тэнд чинь нэг зайлшгүй нэг тийм шаардлага, зайлшгүй тийшээ зүтгэх нэг тийм хүчин зүйл хашгирт бол байгаад байна шүү дээ. Байна. Тэгээ би тэрийг одоо хэдүүлээ систем тэгээл холбож байна шүү дээ. Тэгээл ингээл нэг юмаа пасс эвлүүлж байгаа юм шиг ингээ эвлүүлээд харах юм бол Баяр цогт гарч ирэх бас магадaltaй. Тий. Аимшигтай юм а тий хитүүн нэг хөдөлтөж аваад одоо манай ерөнхийлөгч жишээлбэл за манай Батлан ерөнхийлөгчийн үед Сүв Батболдын энэ гадаад дах хэрэг хөрөнгийг зарцаагаад асуудал ингээд шүүхтэр явж ирсэн. Тэр зөвөр хүрэлцэх ерөнхийлөгч зөвөр байхгүй болсон нам болсон. Байхгүй болсон шүү дээ тий. Сүв Батболдын тухай яриа байхгүй болсон. Одоо бараг буцаад Ардын Баатар болчих гол яваад байгаа юм биш. Тэгэхээр одоо Санжийн баяр Сүв Батболд тэгэл Баяр цогт энэ төр ингээл ерөнхийдөө амилчлаа гэл нийгэм бол ярьж гэнэ үний нөгөө. Тэгээ нас нэг яг хувь хүн талаас Ардчилсан намын гишүүн үндэсний бодлогын орооны гишүүний хувьд би
миний ч хадах юм юу юм гэхээр би асуудлуудыг хүмүүсээр яриулж бодит үннийг нийгэмдээ түгээл гэсэн нэг юм зорилготой байгаа байхгүй. За ингэснийхаа төлөө зарим хүмүүст бол ад үзэгдэж байна уу чи дарсан нам ингэ шүмбэж намаа муучлаа энэ төр гэд. Хэрвээ баяр цагт гэж хүн ерөнхийлөгч нэр дэвшигтэрээ тулвал одоо нөгөө үндэсний үзэл санааг дэмждэг өөрийн гэсэн одоо Монголоо дэмждэг тий ийм хүмүүсийн нэг төлөөллийн хувьд бол би шууд эсэргүүцнэ. Байнга эсэргүүцнэ. Тэгээд одоо энийг ташран дэлгэхэд бас дуулмаар санагдаж байна тий. За хоёлоо төхүүлж байгаа л үзье тий юу болох нь. Тэгээд манай хүмүүс иргэд ч гэсэн ойлгоцсон сонсогч нар маань мэдчихээ. Сая уянга маань маш тодорхой хэллээ. Энэ үүний ард том бүлэглэлүүд байгаа, систем ажиллаж байгаа. Тэр систем гэж юу яриад байгаа, хувьсгал гэж юу яриад байгаа гэдгийг маш тодорхой сайн хэлээд өгсөн. Тэгэд одоо Монгол улсын хувьд гадаад хүчин зүйл буюу энэ том компаниуд, том тоглогч нарын бас золиос болох нэг гогцоог бас сая тайлбарлаад өгчлөө шүү дээ. Тэгэхээр цаашлаад одоо оюутлоготойгоо хоёлаа холбож яриа. Rio Tinto гэдэг одоо энэ том хөрөнгө оруулагч, баг цор ганцнах гадаад хөрөнгө оруулагч, оюутлогоо дээр ажиллаад энэ номон дээр л гэхэд 25 дахин их цалин авдаг гадаад гагнуурчин ч лөө тийм ингээд гарч эхэлсэн тий. Тэгэд ийм их ялгаатай юмнууд зөндөө байдаг цалин бүлүүнээс ихсүүлээд Монгол хүний үнэлэмжийг дөрөвдүүлсэн цаашлаад баялагын тэгш бус хуваарлалт бидний баялагийг олборлож байгаа хэрнээ өрөнд оруулаад байгаа энэ асуудлуудыг одоо эхэлсэн цагаас нь хэсэлвэл өнөө хүртэл тэмцэж байгаа хүний хувьд цааш тийм зорилгоо иргэдтэй товчхон хэлээд ямар урайлахтаа яг юу хийх гэж төлөвлөлөөд байна. Тэгээ оюу толгой бол илтэд доромжлол тоо. Тэгээ яг бид нар ийм доромжлол, ийм дээрлэл хэлтийг одоо хөлцөж болохгүй тий. Тэгээ одоо бид нар чинь нэг тийм одоо юу нэрэмдээ ингээд манайх өмчтэй хэрнээ өмчөө ашиглах гээд өрөнд орчод байгаа. Нэг юм өрөвдмөр процесс, өрөвдмөр. Тэгээ бүр нэг юм заллинд өртцсөн ингээд бид нар яваад байгаа байхгүй. Заллинд өртчлөө. Тэгээ одоо яах юм бэ? Монголд чинь заллин гэдэг чинь ерөөсө бүхэл бүтэн нэг систем, нэг давхраг, нэг анги давхраг амьдэрдэг нэг бүлэг хэсэг болцсон байна штэ. Шүүх цагдаагийн нэг хэсэг нь одоо бараг заллингийн шүүх мөнгөч гаргамарч болцсон юм уу? Бүр амар болцсон байна штэ. Хамгийн том заллин өөрөө Rio Tinto оюутлогоо тий. Тэгэхээр бид нар ийм ямыг хүлцэн төвчж чаддаг хүмүүс ер нь өөр бүх юмыг хүлцэн төвчж штэ. Тэгээ бүр ингээд Монгол хүн юм болохоор ингээд дотор самраад идэг байхгүй юм чинь. Нэгдүгээр тэр энийг бид нар хүлцэн төвчж болохгүй. Өчнөө олон орны ард түмнүүд хүчээ нийлүүлж тэмцээд оюу толгойг одоо Rio Tinto хөөж гаргаж чадсан. За бас одоо өөрсдөө ашгаа хүртэж чадсан ийм үе олон жишээнүүд биднээс бас биччихсэн. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ шалтгаан. Энэ бол бид нарыг өрөнд оруулж байгаа ийм үндсэн схем болчиход байна. Тэгээ энийг бол зогсоох ёстой. Би хэлж байгаа одоо оюутлогоо дээр Монгол орн цус алдалтанд өртөчөд байна. Цус алдаж байна. Өдөрт 15 тэрбум, сая хилцээр ийсэн 10 хэдэн арай багасгасан юм шиг байна тэрийг те. Тэгтэл цус алдаж байна. Цус алдалт зогсоогүй. Тэгэхээр энийг бид нар зогсоох ёстой. Тэгээд эрүүлжүүлэх. Тэгээд дараа нь оншоо тавих хэрэгтэй байхгүй. Эхлээд цус алдалтаа тогтоо. Дараа нь шинжилгээнүүдээ оншоо тогтоо. Юунаас бол одоо яагаад байгаа? Тэг эмчилгээний процесс явагдана. Бид нар яг ийм процесс явъя. Эхлээд цус алдалтаа тогтоо. Тэгээ яагаад байгаа юм гэдгийг бүгдээрээ том ажлын хэсэг гаргаж шалгая. Энийг дүгнж гаргаж ирээ. Тэгээд Rio Tinto-гийн эсрэг за онш юм байна. Тэгээ одоо энийг засахын тулд ингэн энийг хүлээн зөвшөөрөх үгүй бол баяртай гэж хэлэх ийм аюулгүй энгийн логиктой шаардлагыг бид нар тавьж байгаа. Тэгээ Монголын засгийн газар энийг бол хамтарч хийх ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт ерөөсөө би дахиад нөгөөх гордлого маань. Ерөөсөө энэ оюу толгой гэдэг эн чинь нийгэм өөрчлөх нөгөө хувьсгалын маань эргэлтийн цэг байх юм биш байгаа. Монголын ард түмэн оюутлогыг ерөөсөө хэдэн жил яриад ойлгохгүй байжснаа өдөрт 15 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа хүүгийн өр зээлийн хүү төлж байгаа штэ гэсэн чинь сая зочлоо штэ. Сая зочиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ олон жил яриад 2009 оноос хойш одоо 26 он гэдэг чинь 17 8 жил те 20 жил яриад ойлгоогүй юмыг өдрийн 15 тэрбум төгрөгийн хүүгээр сая монголчууд нийтээр ойлголоо штэ. Тэгэхээр яг энэ шиг ерөөсөө ийм нэг нийгэм өөрчлөх тэр миний хүсээд яриад байгаа хувьсгалын эргэлтийн цэг бас оюу толгой байдгийн биш байгаа гэж би бас гордож байгаа шүү дээ. Ер нь бол яг олон хүн тэгдгийн оюутлага гэж энэ юу ч өөрчлөгдөхгүй тийм ээ.
Тий, оюутлогоо бол манай үндсэн асуудал бас биш. Маш чухал том асуудал мөн. Гэхдээ Монгол тулгамдсан үндсэн асуудал бол бас ер нь бол энэ систем нь өөрөө шүү дээ. Тий. Тэгэхээр оюу толгой бол тэр энэ системд үйлчилж байгаа, энэ системээс үүдсэн дагалдсан маш том асуудал, маш том гэмт хэрэг, маш том залилан бид энийг өөрчлөх ёстой. Үүгээр дамжаад цаашаа яргаж орох юм боломж монголчууд сэхэрэх, өөрсдөө одоо үндэсний үзлэн сэргэж босох ийм эрч хүч өгөх эргэлтийн цэг нь байж магадгүй гэсэн горилгол надад бас яваад байгаа шүү дээ. Бүх юмыг хувьсгал гэж би гордож харж байгаа. Сүүлд нэг бас ярилцлаган дээр өөрийнхөө лайв дээр ч байна уу илэрхийлээд таш байсан нэг Монголын ирчүүд минь хайччихваа гэд. Үнэхээр энэ одоо тэмцэлт нь ирчүүд гарч ирэхгүй байна уу? Мөр зэрэгцэх. Тий, ер нь бол ингээл монголчууд ч нийтээрээ нэг тийм лидер хайж штэ. Тэгээ Монголын энэ ирчүүд бас ер нь бол аюу сул дараа болсон шүү дээ. Тэрийг бас бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд тэднийг ингээд нэг тийм энэ систем чи өөрөө ингээ хүмүүсийг дөнгөнд оруулчихдаг юм байна. Хүүшээ өнөөдөр маргааш нөө банкны хүн болгон банкны зээлтэй, хүн болгон аппликейшны зээлтэй. За тэнд ингээл явахгүй бол тэнд үр зээл бүртгэгдэл, тэнд хүү бодогдоод энд банк хамаг юм дансыг хаачих гал энд ингэх гэл ийм боомсон ийм юмд эргүүлгэнд хийцэн. Энд чи өөрөө системийн нэг юм байхгүй юу? Тэгээ энэ эргүүлгэнд орцсон ирчүүд тэгээ нөгөө нэг том ууж харж ингэдэг төрийн хэрэг сэтгэх нь айгүй ховордоод өнөө маргаашин за хаста тэр сарын банкны зээл энэ сарын юу энэ хүүхдийн тус сургуулийн төлбөр тэр хүүхдийн тим энэ ингээд нэг муучраалахгүй бужигнсан ийм нэг бужигнсан ахуйд ингээд уяа ичдэг юм байна ирчүүдээ нь ерөөсөө тийм ахуйд уягдцсан ийм юм чин одоо бүр тийм дамардаад ингээд дамранд ингээд ороод эргүүлгийн тийг хайцсан. Тэгэхээр одоо тэрнээсээ гарч болохгүй, тэрнээсээ гарч итгэж чадахгүй ингээд ийм хямарсан ийм хямралт байдалд бол нийгэм даяараа байгаад байна л да одоо зөвхөн ирчүүдч биш. Ер нь гэхдээ Монгол хүн чинь нөгөө илүү эр хүн итгэдэг, эр хүн төвтэй бас ийм нийгэм штэ. Илүү эцэг эрхт ёсыг бас их эрхмэлдэг, ирчүүдэд дээдэлдэг. Тийм учраас энэ нийгмийг өөрчлөх тэр гол хүч тэр цөм нь одоо эр хүн байх ёстой, энэ ирчүүд байх ёстой гэдэг юм гордлого, итгэл найдвар Монгол эмэгтэй болгонд ер нь монгол хүн болгонд байсаарлаа байгаа шүү дээ. Айл гэр чинь өрхийн тэргүүн аавыгаа том хүн гэж хардагтай адилхан бид нар ч гэсэн ирчүүдээ энэ нийгмийг өөрчлөх нэг хүн байгаа гэдэг ингээ харж л байгаа шүү дээ. Гэтэл одоо тэгэл тэд нар нь юу гэдгийг бас ингээд би бас тэр үгэндээ жоохон хатуу хэлсэн шүү дээ. Тийм. Энэ номон дээр бас ийм гачигтай нийтлээ байгаа байхгүй. Өрхийн тэргүүнээ өөд татах нь Монгол эмэгтэй энэ тэргүүний тулгамдсан үүрэг болоод байна гэд. Бас л олж хараад бичсэн тий. Ирчүүдээ бид нар л одоо бас алдаршуулах өөдөн татах шаардлагатай л байна да. Үнэн. Тэгээд айгу би бол Монгол төрийн нэг тулгамдсан асуудлуудын номер 1 нь бас энэ гэж бодож байгаа шүү дээ. Ер нь Монгол ирчүүдийг айгу өөдөн татаад тэднийг ингээд айгу тийм эр хүн дээр дөрөөлсөн юм гоё юм системийг бий болгочих юм бол Монголын өрхний сая өрөхгүй шүү дээ. Дундчаар сая өрөхгүй өрх. Тэр сая өрөхгүй өрхийн тэргүүний л асуудал байхгүй Монголын асуудал. Тэр өрхийн тэргүүнийг бүгдийг ажилдаа орлоготой болгоод ингээ хараад бүх өрхийн тэргүүний төр өрөө харалтаа. Ингээд энийг системд оруулаад ингээ явуучих юм бол энэ эр хүн одоо толгой тэнгэр толгой өөдөө хараад дээгүүр байхад тэр өрхгэр өөрөө мандал явах өрхгэр мандал явна соронд гоё. Тэгэхдээ энэ нь одоо юу гэдэг эмэгтэй хүнийг доош нь хийж байгаа хэрэг бол ерөөсөө биш. Монголчууд ч бас хаа очиж дэлхийн аль ч орноос илүү бас эмэгтэй хүнд захирагддаг, эмэгтэй хүн бас юмаа мэддэг, эмэгтэй хүн ч өөрийн гэсэн өстө бүр маш том орон зайтай ийм нийгэм, ийм соёлтой хүн байхгүй. Ээжигээ элснэрээ огтой хүндэлдэг. Тийм шүү дээ. Нагцын талаа илүү дагдаг тий. Нагцын тал илүү одоо дагуулж явдаг. Тэгээд дээрэс нь ээж нь маш олон юм дээр шийдвэр гаргадаг. Ямар сайн дойнгоо байгаа шүү дээ тий. Нөгөө нэг танаа гэр том асуудлыг хэн шийддэг гэхээр том асуудлыг би шийдэн, жижиг асуудлыг ихнэр шийдэн. Гэхдээ одоогоор миний шийдэх хэмжээний том асуудал манай гэрт гараагүй гэдэг чинь тий. Бүх эрх мэтлээ ихнэртэй наа. Тэгэхээр манай энэ ирчүүдийг үнэлдэг энэ дээд түвшний үнэлгээ, эмэгтэйчүүдэд хүндэлдэг ийм том соёл бол зөвхөн Монголд байдаг. Тэг яг тэр утгаараа нөгөө эрэгтэй хүнээсээ илүү юм гордоод хараад хүлээгээд энэ юмны удирдагч энэ нийгмийг өөрчлөх ёстой, эр хүн байх ёстой, эрэгтэй хүн байх ёстой гэдэг
ийм гордлог хараа бас нийгэмд байгаа шүү дээ. Тэр чинь байгаа шүү дээ. Тийм байвал бас илүү дагах, илүү хүч өгөх тийм хандлага байгаа шүү дээ. Гэтэл одоо манай эрчүүд бас одоо их энэ хэдэн жилд их доройтч одоо юу гэдгийг би их цөөн хэдэн үнээр бас хараад иж магадгүй л дээ. Ер нь бол хүнд удирдахдахгүй өөрөө тий би эмхтэй хүний доор байхгүй ч гэдэг юм уу. Тэгсээр нэ удирдаад манлайлаад яв гэхээр бас чадахгүй. Чадал нь хөрөхгүй тий юу нь хөрөхгүй ч байдаг юм уу. Тэг яг нэг хүн гэхээсээ илүү эн чинь бас багийн ажил л та. Ер нь энийг багаар хамтарч штэ. Ер нь нэг супер хүн гэж байхгүй штэ зэрэн талаараа. Нэг супер хүн гэж юусоо байхгүй. Суперменч гэж энэ хорвоо дээр байхгүй. Тэгэхээр одоо тий нэгэнд нь зориг байна, нэгэнд нь ухаан байна, нэгэнд нь мөнгө байна, нэгэнд нь сэтгэл байна, нэгэнд нь хүн байна. Одоо юу гэдгийг ингээл бөөгнөр штэ. А ингэж бөөгнүүлэхгүй байх ажлыг л харин сайн хийгээд байгаа байхгүй. Тэгээ ингэж бөөгнөх юм аа л бид нар хийх ёстой. Тэгэхээр тэр болгон хүн болгон амбицаа дарна гэсэн үг шүү дээ. Тэр бол тий. Тэгээ тийм бөөгнөрл, тийм нэгдлэл одоо бид нарт их чухал байна. Гэхдээ тэр нэгдэл талбай дээр чухал мэдээж. Гэхдээ эхлээд энэ оюун санаанд энд нэгдэл, энд итгэл үнэмшил бий болоод тэгээ баргийн юмыг одоо өөр урдуура баргийн юмд автахгүй юм хүчтэй үзэл санааны нэгдлэлд бий болох хэрэгтэй байна л гэж найз нь бол дүгнэлт хийчихэд байгаа юм. За одоо тэгэл хоёлаа ерөнхийдөө яриагаа өндөрлөе да их гоё сайхан хүмүүст маань сонсоо штэ мэдвэ штэ сайхан яриа өрнүүллээ. Нөлөөлөгч буюу нийгмийг түүчээлж авч явж байгаа хүмүүст цөөхөн хүн байна да. За тэр олигархан ч вэ мөнгөтэй ч вэ те яг төр засгийг удирдах байгаа асуудал нь ч вэ энэ хүмүүст хандаад яг оюутлогоогоор одоо өөрчлөлт авчрах маш том энэ сувгийг одоо хүч нэгдэж хийгээч гэдэг тал дээр уриалга хэлээч. Одоо би бүр уриалаач л гэж хүсэж байна. Яагаад энэ хүмүүс нэгдэхгүй байх, хөдлөхгүй нэг гурван эмэгтэй даатгачаа тий. Яг артан бол сайхан хандваа өгөөд одоо чадлаараа дэмнэх дэмнэж байна. Тэгээ цагаад болохоор манайхан ч бас хүчтэй гарч ирнэ. Яг нэг гурван эмэгтэйг яриад байгаа өөрх юм. Нөө харагдж байгаа нүдэнд харагдж байгаа болохоос өөрхөө бидний шаард бас өөрхөн сайхан залуучууд байгаа штэ. Маш мундаг энэ бүх юмыг яг сэтгэл зүрхээ зориулсан энэ би өөрийгөө үүрэгтэйгээ бодсон маш мундаг сайхан бүсгүүчүүд байгаа. Тийм тэгээд дээрэс нь залуучууд байгаа бас та хэдийг хамгаална хамт явна хамт байна гэд ингэсэн залуучууд байна. Тэгэл тэр болгон одоо бол нийгэмд гарч ирэл ингэхгүй боловч ингээд ийм сайхан хүмүүс бол байгаа л да. Нөгөө нийгэм бид гурыг анх гарч ирсэн эвлээ урал хийснээр наах нөгөө дөрөнбөөс олон үүсгэн байгуулагч гэдгээр нь ингээд яриад байгаа болохоос биш. Эн чинь нийтийн үйл хамтын үйл байхгүй юу. Тэгэхээр одоо манай оюутлахын төлөө тэмцэж байгаа оюутлахын эсрэг энийг ард түмний баялагаас аш хүртэхийн төлөө тэмцэж байгаа үе болон хөдөлгөөнүүд байна. Ингээ хувь зохион байгуулалтанд ороогүй ингээ бие хүмүүс байна. Тэр болгон чинь бол би бол тэр болгоныг зөв гэж харж байгаа юм. Одоо манай тэр хин эршинчл хөдөлгөөнийхэн маань байна. За эрхчлөө нам тэр төмөрсөх гуйч байдаг юм уу. За тэгээ дуграа гэд одоо тэр юм уу хаасан ингээ хүмүүс энэ бүх хүмүүс зүв байхгүй юу. Одоо үе олон сая бас нэг хідэн бүсгөө бид дэвдээ байхад нэг цуглаа моглаан талбай дээр хийсэн байна. Гэрэл маа гэ бүсгүй байна фэйсбүүкийн тэр бүх хүний бүх тэмцэл зөв. Би одоо тэгж байгаа юм. А яг хөө тэгэд нэг том зовлон бид нар шиг насаараа гудамжинд ингээд тэмцээд энэ төр засгийнхантаа байлдаад харилцаа эднэрийн мэхэн заримдаа ороод тэг ингээд эднэрийн заваа аргыг ингээд мэдсэн ингэсэн те энэ бүх ямыг үзчихэд одоо манай бас игч чинь одоо юугаараа үнцэнтэй байгаа вэ гэвэл насаараа одоо тэмцэл хийцэн бараг тэмцэгч гэдэг хэрвээ мэрэгжил байдаг бол тэрнийг эзэмшсэн юм хүн. А гэтэл одоо тэмцэгч гэдэг чинь манайхын доош нь хийгээд байх юм. Тэр тэмцэгчд гээл те. Гэтэл бүгдээрээ тэмцэгч байх ёстой шүү дээ. Тэмцэгч байх ёстой. Ер нь тэмцэж байж ээж нийгмийг өөрчилж хувьсгалж тэмцэгч байж ээж энэ юм өөрчлөгдний энэ арт төмөр амьд үлдэн шүү. Би бол тэгж боддог. Тэгэхээр би тэр тэмцэгч гээл нэг доош нь хийгээл ингээд байгаа юм ерөөсөө яадаггүй. Тэмцэгч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс бол бас өөрсдөө бахархах хэрэгтэй. Гэхдээ манай тэмцэгчдэд нэг л зүйл дутуу байгаа нь одоо үзэлсэн оюун санаа юм нэгтгээд тэгээд одоо зангидагдаж нэг болох хэрэгтэй. Нэг болох хэрэгтэй. Одоо бид нар нөгөө цугж явсан барнаас цуглаж суусан шаазгаа дээрээ гэдэг чинь биднийг өнөөдөр доройтуулаад байгаа нөгөө бүтэц чинь нэгдээд
бүх одоо салбарт системд нэг болоод ажиллаад байгаа бол бид одоо бас нэгдэж шил тэрний эсрэг цөм болж өөрчлөлтийг авчирна тийм ээ. Нам сүлжээгээр ажиллаж байна. Сүлжээний бүхэн Монголын бүх юм сүлжээний бизнес шиг болсон шүү дээ зэрэглэгээрээ. Намууд тийм болсон. Энэ олигарх бүтц чи өөрөө тийм сүлжээний бүтц те бизнесүүд тийм болж байна. Одоо бүх 8 аяг тийм сүлжээний схемээр явж байна. Тэгээ бид нар тэмцэгчд л одоо сүлжээний схемд орж байгаа болохгүй гэж. Тий. Бид тэр ерөн сүлжээг жоон судалж үзээд ер нь манай тэмцэгчд шатандаа чаддаг юм а хийж яг нэгэн тийм одоо тийм схемд орж иж бид нар бас амжилтанд хүрнэ. Тий. Тэгээд нэгдээд одоо нэг хүн зангидагдаж чаддгүй маа гэхэд нэг сүлжээ тийм схем, тийм юмд одоо яаж л нэгтгэх боломж байна. Ийм тархаа бутархаа, ийм хүн болгонд амбицтай ийм хүмүүсийг нэгтгэх чинь бас маш хэцүү л дээ. Чингис хаан эднэр бол яг нэг тийм хүчтэй хууль цааз, хүчтэй нудраг ийм юмд орол нэгтгэгдчихсэн ийм хүмүүс. Тэгээд энэ арчил эрх чөлөө гэдэг ийм нэрийн доор бүгднгийн задлж болох бүх боломжоор нь задлаад бутаргаад ингээ бүхнийх нь амбицийг өдөөгөөд ингээд нэгдэж хамтарч чадахгүй болтол нь ийм болгоод тавьсан энэ арт түмэн өнөөдөр одоо юун дээр нэгдэх вэ? Тэр нэгдэх юм нь би бол жишээлбэл оюу толгой алдаад л уурдуулаад бүгдээрээ хохироод байж байгаа юм оюу толгой мөн шүү дээ. Тэгээ дээрэс нь бид нар энэ хохирч алдж байгаа алдаан дээрээ нэгдэхээс гадна бид оюун санааны нэгтгэл маш чухал. Энэ дээд түвшиндээ бид ер нь хин юм бэ? Ямар хүмүүс юм? Ямар байх ёстой юм? Гэдэг юм бас оюун санааны нэгдлийг чухал гэж бодож байгаа. Тэгээ айл түвшинд нь хийх юмсан нэгдэж болох бүх одоо боломжийг эрэлхийлж хайж гин бас хүн болгон тэгээсэ гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Тэ наастай их баярлалаа. Гой подкаст гоё юу хийж хүмүүст бас илүү нээлттэй мэдээлэл өгч олон талын байр суурийг харуулж байгаа ч хүмүүст бас илүү толгойг нээх гээл бас одоо тэ арай өөр чиглэлийн харуулах гал байгаа хэрэг шүү дээ. Тийм бид нар чинь нөгөө энгийн урд хурд ажиллаа хийгээ явахаар ус төрийг төдийлөн мэддэг ч юм байна ойлголт чаалга. Тэгэл туршлагатаа та бүхнийгээ бас ингээд гал дундуур туучсан хүмүүс ч яг л бодит өмнөийг хэлж байгаа байхгүй. Цаашлаад би бас одоо энэ идэвхтэй төр засагт ажиллаж байгаа улсын хурлын гишүүд бид нэрийг одоо хаашин чиглүүлэхийн хууль тогтоож байгаа энэ улсуудыг бас урина гэж бодож байгаа. Гэхдээ манайхан ч бас нэг тийм ямыг ялгуурлан одоо үздэг штэ нэг тийм телевизийн нэвтрүүлэгч юм үн цэнтэй юмд ингэж ирдэг. Жирийн одоо бид нарыг бол урахаар ирэхгүй тал бас байдаг юм шиг үлээ гэхдээ ирэх баха гэж итгэж байна. Үгүй чиний юм чи аяг үнцэнтэй штэ. Нийгмийг өөрчлөе, энэ юмаа нэг жоохон өөрчилчихье. Миний оролцоо юу байх вэ гэж ирж хайж байгаа хүн болгон үзэлснээ болгоо аяг үнцэнтэй гэж боддөг штэ тий. Тэгээ баярлалаа найзгаа ирсэн. За баярлалаа. Амжилт хүсье. За.